Тэгэхээр арьсны арчилгаа болохоор жоохон багад буюу баг залуу байхад бол сайн мэддэггүй. Баг боломжтой байх нь л дээ. Гэтэл энэ маань 10 жилийн дараагаас эхлээд ялгаа гарч эхэлнэ. Тэгээ би болохоор одоо намайг зориод ирж байгаа хүүхдүүдэд тийг зүйлд. За чи энийг уухгүй л 10 жил хийчих чи 10 жилийн дараа надад үнэхээр талархах болно. Өө ямар азар энэ нэмч үгэнд ороод нэг 10 жил нарны тас дүрхээд оройд угаачих та гэд талархах болно гэд заримдаа одоо бүр одоо цээжлүүлэхийн тулд тий тоглоомыг тэгж ярих тохиолдол хүртэл байдаг. Тэгэхээр сайн манай сонсогчтой, үзэгчтэй радио кафе нэвтрүүлэг яг одоо та бүхэнд шин дугаараа өргөх гээд бэлэн болж байна. За бид өнөөдөр нэгэн сэдвийг сонгож авч хамтдаа мэргэжлийн эмчтэй ярилцгаална. За өнөөдөр бидний сонгож авсан сэдэв бол за эрчүүдийн заавал мэдэх ёстой. За тэр тусмаа өдөр тутмын амьдралдаа дадал болгох шаардлагатай энэ сэдвийг сонгосон. За энэ бол арьс арчилгаа. Арьс арчилгааг ихэнх тохиолдолд эрчүүд гэхээс илүүтэйгээр эмэгтэйчүүдэд одоо хамгийн чухал байдаг, хамгийн хэрэгтэй гэж л одоо зарим хүмүүсүүдийн хувьд ойлгодог байх. Тэгвэл арьс арчилгаа гэдэг хүн бүрийн хувьд хамгийн чухал одоо зүйл байдаг юм а гэдгийг хамтдаа ярилцгаална. За магадгүй бид нар одоо арьснаар гарсан батга, за тэгээд хар батга байж болно. За улаалт, сахал усны дараа одоо бий болдог тэр улаалт гэдэг энэ бүхнийг тоохгүй өнгөрөх юм бол эргээд ямар сөрөг үр дагавар бий болдго юм бэ гэд маш олон зүйлийн тухай сонсогч үзэгч та бүхэндээ бид ярилцахад бэлэн болсон. Тэгэхээр энэ шалтгаан нөхцөлийг бидэнд тодруулж өгөхөөр, за бидэнд мэргэжлийн зөвлөгөөхөөр эмч маань хэдийнэ эфирт ирсэн байна. Тэгээд эмчээ та бүхэндээс танилцуулъя. За Скинед гэдэг хэмнэлгийн арьс гоо заслын их эмч Цэнцүр ирсэн. Энэ өглөөний минь сайхан амарсан уу та? Сайхан амарцгаав. За сайхан амарлаа. Тэгэхээр эрчүүд арьс арчилгааны талаар баталгаатай, үнэн бодтой зөвлөгөө одоо бид хамтдаа сонсох гэж байна. За радио кафе нэвтрүүлэг маань ярилцлагаас өмнө кофе уугаад тэгээд хамтдаа ярилцдаг. За та кофе уугаарай. Би кофе латте нариулж өгсөн. Баярлалаа. За ер нь та хэр их кофе уудаг вэ? Өдөрт хэдэн хаяг кофе ууж байна? За би кофенд бол ерөнхийдөө 12 оноос хойш орсон. Оо за нэлээд ууж байгаа. Тийм 12 онд болохоор анх Америкт яваад тийм нөгөө Starbucks гэл тий. Бараг л мөрөөдлөлээ. Тэгээд тэрийг анх уугаад ерөнхийдөө бол нөгөө чихэртэй, сүйтэй тэгээд дээрэс нь амир кремтэй. Америк маягаар ууж анх дуртай болсон. Тэгээд эднээс хойш болохоор нөгөө сүүгээ хасаал, чихрээ хасаал явсараад одоо бол яг ерөнхийдөө өдөрт нэг удаа сүүг хар кофе уухыг зардаг да. Тэгэхээр кофений талаар ер нь судалсан юм байдаг уу? Бид нар одоо ингээ ууж байгаа, хэрэглэж байгаа бүтээгдэхүүнүүдийнхаа талаар ер нь бол ингээ судалгаа хийдэг шүү дээ. Тэгэхээр магадгүй ингээ кофений талаар таны судалсан зүйл байна. Эсвэл хин нэмээс сонссон ч гэдэг юм уу? Кофе ерөнхийдөө бол яг кофений үүсэл мөсөл гэж би одоо яриад явах. Арьсанд нөлөөлөх яг үнэ. Кофе ерөнхийдөө бол ус хөөх үйлдэлтэй биес. Тэгэхээр нөгөө хүмүүс ингэж ярьдаг штэ. Хар кофе уучаад араас нь заавал 2 дахин их ус уух хэрэгтэй тийм. Энэ маань өөрөө яг нөгөө амьдрал дээр одоо усаасаа нөхөл гэсэн санаа байхгүй. Тэгэхээр 2 дахин их ус уух юм бол хөөгдөж байгаа ч гэсэн ус маань биеинд үлдэнэ гэх тийм. Тэр ерөнхийдөө кофений өөрийнх нь биологийн найрлагаараа үйлдэлээр болохоор хөнгөн биеэс усыг хөөх буюу шээс хөөх үйлдэлтэй. Яг кофе усны дараа жоохон ойрхон бийц гаднах гэдэг тийм ээ. Тэгэхээр эн чинь өөрөө юу хэлж байгаа вэ гэхээр биес илүүдэл усыг бас гаргадаг юм нөлөөтэй байна л те. Гэхдээ бас хэрэгтэй усыг гаргаж та тийм ээ. Дээрэс нь болохоор яхаа зүгээр нөгөө биеинд одоо бидний биеинд чинь нөгөө усанд дуусдаг витаминууд эрдэсүүд. За тэгээд тосон дуусдаг витамин гэж байгаа. Тэгээд зарим төрлийн усанд дуусах витаминыг ерөнхийдөө бас биес баг зэрэг зайлуулах, гаргах одоо юм нөлөө үзүүлдэг. Тэгэхээр энэ дээр бол B-ийн төрлийн витаминууд ерөнхийдөө ордог. Тэгэхээр кофег уугаад эсвэл нь одоо B-ийн дутагдлаас болж магадгүй байх нь шүү дээ тийм ээ. Тэгэхээр B-ийн дутагдал болох юм бол ядаргаа бидрийг харахад ядаргаа даах нь. Тэгэхээр кофе уухаар сэргээд яана гэдээ яриад байгаа бол бас энэ дээрээ бодолцож үзэх хэрэгтэй. Нөхөж тохируулсан тунгаараа нөхөж авах хэрэгтэй гэж хэлнэ. За мэдээж биес усыг хөгөөд ирэх юм бол арьс маань ямар болох вэ? Хураашна тий. Арьсны хураашил болох юм бол арьсны өнгө алдах та. Тэгээд арьсны чийг алдаад ирэхээр хүрчлээ гэт ингээд бидний асуудал ирэхэд араараас дагаа тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө би бол өглөө үе дээр кофе уухыг тэмчиг таашаадаг төрлийн хүн биш. Энэ бол миний хувийн үзэл. Ерөнхийдөө бид нар өглөө болохоор хамгийн түрүү цөсийг хөдлөх хэрэгтэй. Өглөө сэрэл бид нар усаа уугаал араас нь жоохон баг зэрэг өөхтөстэй юм эсвэл одоо тий өндөг шарж идэж чинь ч юм уу эсвэл жоохон маасл талах идэж байна. Энэ өөрийнхөө тохирсон хоол хүнсээ эргэлж бол байх хэрэгтэй. Ингэс нэрээ цусны хөдөлгөөн болно. Цус маань гараад явах юм бол хүмүүд эрүүл байх. Эхний үндэс тавигдаж байгаа. Тэгээд дараа нь тохирсон цагаараа кофе ууул.
зүгээр гэж зөвлөнө. Яг үнэ. Тэгэхээр зочид манаас яанад байдгийг зарим нь одоо кофе огт уудаггүй байдаг. За зарим зочид маань ажлын шалтгаанаас үүдэлтэйгээр кофег арга 3-4 аягаар нуудаг ч гэдэг юм уу. За ингээд олон зүйлс байдаг. Гэхдээ мэдээж кофен дээр эерэг болоо сөрөг нөлөөлөе та сайн дурдж өглөө шүү дээ тийм ээ. За би бас нэг юм сошиал орчноос нэг юм мэдээлэл цуглуулсан. Энэ маань болохоор ерөнхийдөө л яг нөгөө кофег хэтрүүлэн хэрэглэх юм бол эргээд одоо үр дүн ямар байдаг юм бэ гэд та нөгөө сайн хэллээ. Өглөө хоттой би ерөөсөө ингээ кофе уухыг хүсдэггүй тий. Энийг таашаадгүй гэд. Энэ яг үнэ. Хэрвээ ингээ өглөө хоттой үедээ кофе хэтрүүлж уух юм бол нөгөө хотоодын шүүс гэдэг зүйл чинь ихээр ялгараад нөгөө хотоод өвдөх нэрслийг нас давхар бий болгодгоо гэж үздэг юм билэ. Тэгээ кофе уусны дараа нөгөө эсэлтэлтээс нь болоод нөгөө амнаас ингээ баг зэргийн нэг тийм эвгүй үнэр ч юм уу одоо юм гарах тохиолдол бас байдаг юм билэ. Тэгэхээр зарим газруудад ихэнх газрууд ихтэй бас энийг хийж явах нөгөө чандаг кофетэй газрууд тийм ээ. Кофего өглөө араас нь ус өглөө. Заавал кофе уугаад араас нь ус ах хэрэгтэй. Амаа цэвэрлэн дээрэс нь одоо тэр нөх шингэний нөхөн гэдэг энэ асуудлыг бас хийж өгдөг байх нэ. За харин одоо хамтдаа үндсэн ярилцлаганд орё. За тэр тусмаа манай ирчүүд анхаарлаа хандуулад сонсоосоо гэж хүсэж байна. За эрэгтэй эмэгтэй хүний арсны бүтэц гэдэг зүйл энэ яг юугаараа ялгаатай байдаг юм болоо? Ер нь бол яг биологийнхаа хувьд бол эрэгтэй хүн, эмэгтэй хүн угаасаа л бид нар бүр жоохноос олоод эрэгтэй эмэгтэй яга ялгаатай байгаа. За хүүсийн хувьд. Тэгэхээр эн чинь ерөнхийдөө үндсэн эрэгтэй эмэгтэй хүний ялгаа гаргаж байгаа зүйл маань өөрөө даавар. Хүний биед ялгарч байгаа тэр даавар маань л одоо эрэгтэй хүн их одоо эрэгтэйлэг мөн чанартай ах юм уу, эмэгтэйлэг мөн чанартай ах юм уу гэдгийг л шийдэж байгаа. Энийг бид нар одоо тестостерон, андроген эстроген даавар, прогестерон гэдэг одоо ийм биеийн даавар, эр биеийн даавар гэдэг байдлаар ангилж байна. За тэгээд олон дааврууд урддагдана. Гэхдээ үүн дээр болохоор хамгийн чухал юм болохоор андроген буюу эр биеийн даавар, тестостерон энэ хэмжээ. Тэгэхээр энэ хоёр даавар маань болохоор арьсыг илүү тослог байлгах чанартай. Тэгэхээр тослог байгаа болохоор илүү жоохон зузаан. Тэгээ энийгээ дагаад арай зузаан байх нь байна тий. Тэгээд эрэгтэй хүмүүс илүүтэй тослог зузаан арьстай илүү баг хөгшөрдөг тий. Арчлахгүй тоохгүй яваад байгаа ч гэсэн л арай хөгшрөлт нь бага л байгаад байдаг. Ерөнхийдөө дийлэгтэй тийм ээ. За мэдээж их буруу амьдруулаас тийхгүй л байгаа л та. Тэгэхээр энэ дээр хэлж байгаа нь болохоор ерөөсөө дааврын одоо нөгөө онцлогоосоо болоод ерөөсөө төрлөхөөсөө л тэр хүн зузаарстай л азтай төрцөн л гэсэн эрэгтэй хүмүүс маань. Гэхдээ их тослог арьстай хаан тийм. Ерөнхийдөө тослог чанартай. Гэхдээ энэ нь бол нөгөө удамшил, за амьдралын хэв маяг, хувь хүний онцлог. За тэгээд нойр амьдралын хэв маяг гэдэг тий. Хоол хүнс маш олон юмнаас болоод мэдээж их одоо өвчлөл үүсгүү, эрүүл зүгээр хэвийн тослог арьстай байх уу гэдгийг шийдэж байгаа гэсэн үг. Одоо яг хөө нинхэн арьстай их хүмүүс байж л байдаг. Энэ маань бас л удамшилтай л холбоотой. Тэгээд дааврын байдал нь арай бага л ялгарч байна л гэсэн үг. Тэгэхээр ирчүүдээ арьс арчилгааны тухайд бас нэг хит хитэн зүйлсийг анзаарахгүй, тоохгүй ч гэдэг юм уу те. Ингээд өнгөрөх тохиолдол бас маш их байдаг. За тэр тусмаа манай ирчүүд чинь нэг тийм юм том жиргэн шүү дээ те. Яг өвдөж л нөгөө эмнэлгийн байгууллага дээр очдөг ч гэдэг юм уу. Үнэхээр ингээд биэнд нь одоо ил ямар нэгэн ингээд нэг зүйл гарахад л эмнэлгийг сонгодог ч гэдэг юм, мэрэгжлийн байгууллага дээр очдөг ч гэдэг юм уу. Гэтэл бүсгүүчүүд бид нар бол тийм биш. Болж өгвөл нөгөө арсандаа анхаарал илүү яаж үзэсгэлэнтэй байх вэ, илүү яаж гой байх вэ гэдэг дээр илүү анхаарат байдаг. Ирчүүдийн арсыг арчилгын тулд юм нөө суур алхамнууд гэж бас байдаг л та. Тэгэхээр энэ алхамнууд нь яг юу байх ёстой гэдэг юм бэ? Одоо яг юунаас эхэлж бид нар арсаа арчилах ёстой юм бэ? Ерөнхийдөө эрэгтэй эмэгтэй хүн гэлтгүү одоо арьс хүн болгонд л байгаа тийм. Хүүхдэж байна, том хүндж байна, за насан турсан хөгшин, залуу бүгд л адилхан эрэгтэй эмэгтэй гэлтгүү. Тэгэхээр бид нар хамгийн гол нь арьсаа маш сайхан цэвэрхэн байлгах хэрэгтэй, маш сайн чиглэг болох хэрэгтэй, тэгээд хамгаалах хэрэгтэй. Ерөөсөө л үндсэн юм байна. Тэ үндсэн суур арчилгаа. Тэгэхээр цэвэрхэн байлгана гэдэг нь бид нар угааж цэвэрлэх тухай ярьж байна тийм ээ. За чигшүүлэн гэхээр тохирсон чигшүүлэгч төрөхийг одоо юу ч хэрэгжилж болно тоник моник одоо үр зөндөө олон юмнууд байгаа тийм. Сонголтуудыг бол өөр хайрсан тохируулаад хамгаална гэдэг дээр бид нар болохоор нарны төсийг ярьж байгаа гэсэн. Тэгээ хамгийн гол бидний арьсыг өргөдөө хөгшрүүлээд байгаа хүчин зүйлийг бол бид нар ч одоо сүлбэд нар гээл тийм. Тэгэхээр наранд бид нар бол маш олон сайхан талтай тийм. Нарыг одоо хамгийн муу юм шиг заримдаа ч хэтрүүлээд ах тал байдаг. Тэгэхээр бид нар нарыг харж нүдээ баясгаснараа бид нар аз жаргалын дааврыг өглөө болгон авч जैन те. Нар байхгүй бол бид нар биологийн цаг маань алдагдана ч гэдэг юм. Маш олон юм байна. Тэгэхээр зөвөр нөгөө хамгаална гэдэг маань яаж хідэн цагт хідэн хуваар яаж хамгаалагдах ёстой гэдэг тухай л яригддаг. Мандах нарнаас бид нар бас ирч хүчийг ч гэсэн өглөөний мандах нарыг харахад тэр өдрийн ажил ингээ яагаад ч юм бүтэмжтэй юм сайхан бас санагддаг. Ер нь бол яг энэ ирчүүдийн дунд түгээмэл тохиолддог асуудлууд, арсны асуудлууд юу байна? Одоо нөгөө хар батга, за тэгээ батгнууд байна. Дээрээс нь одоо тэр нөгөө шууд гэрээ нөхцөлд яах вэ? Шахацдаг те. Гэтэл яг энэ зөв юм уу, буруу юм уу? Яг яах ёстой юм бэ гэд. Тийм ер нь
Яг одоо ингэж байгаа байхгүй юу? Энд нэг үндэстнэр өөр байдаг шиг санагддаг ер нь бол. За тэгээд Монгол эрэгтэйчүүдийн онцлог нь ерөнхийдөө монголчууд бид нар эрэгтэй хүмүүсийг ерөнхийдөө л нэг хинэггүй, хээгүй тий. За нэг гүндөөгүй, дуугүй энэ төр гэл тий. Тийм л байвал одоо айгу дог эрэгтэй юм шиг л ярьдаг. Нөгөөдгөн дээр маань одоо бас тэрэн дээр нэг тийм байх гад хичээж байгаа бас нэг хэсэг хүмүүс байгаа. Одоо бидний үеийн байж гэн гэсэн үг тий. Тэгэхээр энэ дээр болохоор одоо ингээл бидний үеийнхэн хүмүүсийг ингээд нийтлэгээр нь харж байгаа. За ингээд арьсаа хавлын энийг түрхээд орой угаагаад гэхэр л ядаргаа тий ямар хэцүү юм бэ гэж байгаа байхгүй тий төгшөөгöd гэх юм одоо жоохон цаг хэмнэж байгаа юм болоо өөртөө бодно л үгүй л дээ. Гэхдээ яг тиймэрхүү байдлаар. Тэгэхээр миний хэлэх гээд байгаа нь болохоор асуултанд хариулах нь болохоор арьсан дээр ерөнхийдөө ямар нэгэн асуудал гарах юм бол мэрэгжлийн хүнд хандах нь за дамжирахгүй байхаас тий хүндрэхгүй байхаас за одоо тэр нь ямар нэг өвчлөл байх юм бол одоо илүү томрохгүй удахгүй хурд идэх гэж. Гэтэл зүгээр хөнгөн байдлаар за жишээлбэл хар батга тий. Тэгэхээр хар батгыг бид нар мэрэгжлийн биш нөхцөл цэвэрлэнээр яах вэ гэхээр хүндрүүлэх эрсдэлтэй. Тий том идэл халдвар орох. Эсвэл одоо бохирд бидний хар бохирдох гэж ярьдаг шүү дээ. Хүмүүс маань ингийн хэллэгээр бол бохирдох гэж ярьдаг. Тэгэхээр бохирдч юм уу тий. Тэгм бол нөгөө нэг шахацсан чинь амар том болцсон гэл нүд мүдэн рүү хавдцсан ч юм амраа ангаалгаж чадахгүй болтлоо том болоод хавдцсан. Бүр хаглаа маглаанд орох хүртэл хэмжээнд одоо хүндрэх эрсдэлтэй. Баггүй тэгэхээр гэрийн нөхцөлд одоо шахах нь зөв буруу гэж шууд буруу. Тэ тэрийг болж өгвөл. Гэхдээ хിവэрэл байгаа юм бол тэрийг нэг оролдоод яах гэдэг юм тий. Үнэхээр өөр газар очиж чадахгүй юм бол агуулны арчилгаагаар бол бас арилгах боломжтой. Арчилгаа гэдэг энэ зүйлийг тогтмол одоо хөвчүүлэх шаардлагатай байна л да тий. Нөө дадал гэдэг зүйлээ л яг энэ бас давхар яг яригдаад байгаа байхгүй тий. Тэгэхгүй бол за яшиг хэцүү юм бэ гэл ингээ хаяада нэг өдөр нүрээ арчлаа. За нэг 5 хоног 7 хоног өнгөрлөө дахиад нүрээ арч тэр үр дүн бол хизээж өгөхгүй л гэсэн үг. Тогтмол арчилж, тогтмол дадал болж иж энэ бас илгүүлдүүдтэй байдаг болоо тий. Энийг ерөнхийдөө зүгээр хамгийн энгийн жишээр яхаа бид нар чинь ингээд хоол хүнсийг тий. За өчигдөр идсэн юм чи өнөөдөр идэхгүй гэдэггүй шүү дээ тийм ээ. Тэгэхээр усыг ч гэсэн өглөө хуцаад даахгүй гэдэг хизээж тэхгүй тэр дандаа л давтагдж байгаа. Тэр нь бидний биед хэрэгтэй. Тэрийг ойлгож байна тий. Тэр арьсан ч гэсэн тий өөрийн гэсэн хэрэгцээ байгаа байхгүй. Тий аливаа аль ч насанд одоо жоохон эрэгтэй хүүхдч бай, том болсон өсвөр насны эрэгтэй хүүхдч бай, бүр насанд хүрсэн эрэгтэй хүн бай. За эдгээр нас одоо тий ахмад хүмүүс ч гэсэн настай хүмүүс ч гэсэн бүгд л адилхан арьсных нь хэрэгцээ гэж тустай байгаа байхгүй уул нь бол. Тэгээ тэр хэрэгцээг нь хангахгүйгээр л зүгээр. Тэгтээ бид нэг өдөр хоёр өдөр одоо нэг усаа багуулаа гэд бас нэг ариж хурдан одоо бурхны орнол явахгүй шүү дээ тийм. Тэр яг тэр шиг л арьсанд бас хэрэгцээ байгаа. Тэр нь яг жоохон хэрэгцээг хангаж өгөхгүй байгаа тэрхээр л одоо жоохон чанар шаардлага хангахгүй болох өвдөх өвчлөх эсвэл илүү хөгшрөх үрчлээдэх өөр төрлийн өвчлөлүүд үүсгэж юм байдаг гэсэн. Тэгэхээр танай эмнэлгийг хөвчлөө одоо зорж ирж байгаа иргэд маань ирчүүд маань яг ямар шалтгаантай юу нэрж байна. За тэр дундаа өсвөр насны хүүхдүүд, өсвөр насны ирчүүдэд, за эмэгтэйчүүд ч гэсэн бас октоудад ч гэсэн тулгардаг асуудал. Нөгөө нэг батганы асуудал байдаг. Бид бүгдээрээ л тэрийг туулаад гарсан байдаг шүү дээ. Тухайд яг үндэ ингээд бид нарт яг зориулсан юм арьс арчилгааны бүтээгдэхүүн гэдэг зүйл бараг байдаггүй байлаа. Бараг л ингээд тэр чигээрээ шахахчгүй, оролдохчгүй те. Бараг ингээд батгатай чигээрээ, улаалттай чигээрээ явсаар агаал нэг л мэдгээ тэр нь алга болсон байдаг. Яг л ийм үе байсан. Тэгэхээр бас эмнэлгийг тань зорж ирж байгаа ирчүүдийн тухайд хүчлэл юм байна. Манай эмнэлэг ерөнхийдөө нөгөө арьс харшил гооцл гэдэг юм байдлаар үйл ажиллагаа явуулдаг. Гэхдээ яг дийлэн хийж байгаа хүмүүс манай л өсвөр насны батга хүчлэл. Тэгэд энэ ямар онцлогтой байгаад байна гэдэг. Тэгэхээр яагаад өсвөр насны хүүхдүүдэд ерөнхийдөө илүү ихтэй батга гараад байгаа юм те. Эрэгтэй, эмэгтэй гэхгүй одоо аль аль нь л гарч байгаа шүү дээ тийм ээ. Тэгэхээр энэ бол ерөнхийдөө дааврын урчлал те. Дааврын онцлог. Ер нь бид нар ингэж тайлбарладаг л да. Өсвөр нас гэдэг бол одоо шилжиж байгаа те. Шилжилтийн нас гэж нэрдэг те. Тэгэхээр хүүхдийн арьс тодорхой хэмжээний нэгэн байдаг тийм ээ. Хүүхдийн арьсыг бид нар мэднэ бол хайзуулган их дулаахан тийм. Тэгтэл том хүний арьс арай өөр болоод байна тийм ээ. Тэгэхээр энэ зузаан энэ хооронд л шилжиж байгаа учраас арьсны зузаар л нөөр болж гин те. Тослог чанар нөөр болж гин. Энэ байдал нь одоо том хүн болохтой бэлдэж байгаа энэ процессыг бид нар шилжилтийн үе өсвөр нас. Энийг ерөнхийдөө тодорхойлж байгаа юм бол даавар. За тэгвэл энэ дэр хооллолт амьдралын юм аяг арьс арчилгаа бүгд л орно л доо. Гэхдээ үндсэн юм бол энэ тослог хүүхд байхад ер нь их тослог арьстай байдаггүй шүү дээ. Гоцвол айхтар усанд оруулаад айхтар хууршаад байгаа. Яг харшил литр цөөр өвчлөл байхгүй бол арьцангуй гайгүй. Тэгтэл тэр өсвөр насны даавар туслаас эхлээд орж ирнэ хүний биеиндээ багаар орж ирнэ. Тэгээ нэг хааш төлөв зангийн хувьд өөрчлөлт ордог юм уу? Энэ маань бас бие дээр орж байгаа л гэсэн үг тийм ээ. Тэр хүүхд маань өндөр болж гин, төвөгтэй болж гин, сахал ургаж эхэлж гин тийм ээ. За тэгээд хоёр дахь шинж буюу
зарим эсгүүд нууцсгүүдээр үстэй олох ч юм уу те. Энэ шинжүүд гаргаж байгаа үндсэн юм бол даавар. Тэгэхээр даавар бол хамгийн чухал гэсэн. Тийм ээ. Тэгвэл одоо өсвөр насны хөвгүүд маань ингээд нүүрэн дээр нь батга гараад ирлээ. За одоо л ингээд янз бүрийн бүтээгдэхүүнүүдийг хэрэгжилж байна. Нeenийхээ үгээр амаар би энийг хэрэгэлдэг гэж найзан тэгдэг. Нөгөөх нь өөтгөл наадах чинь би ч гэсэн хэрэглээд үзье. Гэтэл энэ чинь хүүний арсны онцлог гэдэг зүйл байдаг. Бүгд л яг адилхан арстай юм шиг хэрэгэлдэг. Гэтэл энэ эргээд нөгөөнийг улам одоо нэмэгдүүлэгч гэдэг юм уу те. Өөрт нь одоо сөрөг үр дагавар өгч гэдэг юм уу. Магадгүй энэ хашил бас үүсгэхийг бид нар үгүйсэхгүй л те. Тэгэхээр яг яах ёстой юм бэ? Яг тэр ингээд өсвөр насны дээр батгшилт гэдэг зүйл тулгараад ирсэн цагт тэрийг оролдох хэвээр юм уу? Эсвэл зүгээр ингээд хэвийн өнгөрөөч хэвээр юм даавартай холбоотой гэдэг өнгөрөх хэвээр юм уу? Эсвэл ямар нэгэн байдлаар арга хэмжээ авах хэвээр юу? Ерөнхийдөө бол нөгөө одоо ямар үед илүү эмчэд хандж байгаа гэхээр их хүндэрсэн тохиолдолд. Их оролдоод одоо буруу оролдох тий буруу янз бүрийн бүтээгдэхүүн туршицсан байдаг тий. Тэгэхдээ одоо бид нар дээрсэндээ одоо за хоёлаа энэ тосыг хэрэглээд үзэхээр би түрхэд үзсэн. Энийг хэрэглэе гэхээр энийг бас турхицсан. Энийг бас турхицсан гэл ерөөсө сонголтгүй болтол нь хэрэгэлсэн. Гэхдээ яаж хэрэгэлсэн гэхээр тэр нь зөв хэрэглээгүй байдаг. Тэ яг нөгөө тэр чин хүн өдрө болгон турхиж болно. Зарим хүнд бол өнжөө турхиж болно. Зарим нь өглөө турхдаг бол зарим нь орой турхдаг ч юм уу тэ. Тийгээд нөгөө зөв сонгож чадахгүйгээр сайн гээл одоо нөгөө чат GPT гэдэг их багштай болчихсон. Тийм тэгээд зарим тал дээр бол жоохон дэндүү нөгөө туйлширсан байдлаар орж ирэх тохиолдлууд байдаг. Тэгэхээр өсвөр насны хүүхдэд батга үүсэж байгаа үндсэн шалтгаан суур нь болохоор тослог болгож байгаа нь бол даавар. За нэмэлтээр болохоор хооллолт, нойр тэ. За дээрэс нь арьс арчилгаа энэ болгоо. За стресс ч гэсэн тийм арьсыг тослог болгодог шүү дээ. Ерөнхийдөө жоохон стресс ихтэй үед бол батга гарах хандлага ерөнхийдөө дийлэх арьст харагдаж байдаг тийм ээ. Тослог чанараас хамаарж байгаа байхгүй. Жишээлбэл одоо жоохон хуурай арьстай хүмүүст бол стресс ихсэх юм бол үрчлээд хуураш нь усаал их алдаад байна гэсэн. Ялгаад хүн болгонд адилгүй. Тэгээ тослог арьсан дээр л илүүтэй тэр нь ажиглагдаад байна. Гэтэл хуурай юм уу одоо тий норм хэвийн эсвэл одоо холимог арьс. Тэгэх юм бол нэг хуурай хэсэг маань хуурай шатал үрчлээтэй л энэ өнгө алдаад байна. Миний арьс нэг л биш байна гэдэг. Манай стрессийн даавартай л холбоотой. Тэгэхээр өсвөр насны одоо хөвгүүд маань ерөөсөө л нөгөө нэг идж ууж байгаа хоол хүнсэнтэй анхаарах хэрэгтэй байх нь маш сайн унтаж амрах хэрэгтэй байх нь тэгээд дээрэс нь арьс арчилгаандаас тодорхой хэмжээгээр анхаардаг байх нь нөгөө хөнгөн юм цэвэрлэгнүүд бас байдаг шүү дээ тийм ээ. Тийм бас тэр цэвэрлэг хэдийгээр одоо бид нэг ингээд будаг арилгадаг ч гэдэг юм уу те оройдоо очиод нүрээ одоо арилгачаар арилгадаг бол бас ингээд зориулагдсан тийм бүтээгдэхүүнүүд байдаг бол хэрэглэж болно гэсэн үг тийм. Ямар нэгэн байдлаар л одоо хамгаалах хэрэгтэй байх нь. Ер нь бол одоо нөгөө арьсыг цэвэрхэн байлгах хамгийн угаасаа л бид нар гараа цэвэрхэн байлгахыг хамгийн түрүүнд угаадаг тийм ээ. Тэгээд дандаа угаагаад болохоор шнэ. Тэ хураараас мухаална. За тэгэхээр бид нар яах вэ гэхээр нэг тос төрхнэ тий. Энд чинь одоо чигшүүлэх юм хамгаалгал ажиллагаа болж шнэ. За тэгээ хэрвээ бүр одоо өндөр хөгжилтэй орнууд ч юм уу тий арьсаа гараа хөшрүүлмээргүй байна. Ялангуяа одоо бидний мэддэг солонгос оронд тий гарын нарны тос төрөх ч юм уу тий. Бид нар баг хизээч төрөхөж үзээгүй байхад тэр хүмүүс маань гараа маш хайрлаж ингэж. Тэр нь бол одоо магадгүй нэг 20 жилийн дараа эрс ялгаа гаргана. Тэгэхээр арьсны арчилгаа болохоор жоохон байхад буюу баг залуу байхад бол сайн мэддэггүй. Байх боломжтой байна л дээ. Гэтэл энэ маань 10 жилийн дараагаас эхлээд ялгаа гарч эхэлнэ. Тэгээ би болохоор одоо намайг зориод ирж байгаа хүүхдүүдэд тийг зүйлд. За чи энийг уухгүй л 10 жил хийчих чи 10 жилийн дараа надад үнэхээр талархах болно. Өө ямар азар энэ юм чи өгөнд ороод нэг 10 жил нарны тос түрхэд оройд угаачих та гэд талархах болно гэдэг заримдаа одоо бүр одоо цээжлэхийн тулд тий тоглоомыг тэгж ярих тохиолдол хүртэл байдаг. Тэгэхээр өсвөр насны хүүхдүүд маань өөрсдөө за мэдээж одоо ааш зан төлөвийн хувьд бас тогтургүй тийм ээ. За тэр бол дааврын өөрчлөлт. Тэрийгээ дагаад нөгөө арьс маань тослог чанар нь янз бүр. Зарим үед айгүй гоё гэл задлалцтай тэр гоё баймар. Зарим үед ч бүр илүү даавн болчихсон хүн сэтгэл санаа маань их тогтургүй тэрийгээ дагаад бас арьс ачаарчламгүй тий тэр үедээ батг гарах хандлагач байдаг. Бүгдээрээ дааврын өөрчлөлт байдаг. Тийм байна. За ерөнхийдөө бол би мэрэгжлийн эмчээсээ эрчүүдийн дунд их тулгардаг юм асуудлууд байгаа болов уу гэж бодоод тэгээд нэг юм хэд хэдэн асуултууд бэлдсэн байгаа. За нөгөө сахал усахтай холбоотой. Энэ нөгөө сахал усны дараа энэ улаалт гэдэг зүйл бас гараад ирдэг шүү дээ тийм ээ. Энэ нөгөө буруу хусалт байна уу? Яг юунаас болдог вэ? Энийг юу н хэрхэн яаж анхаарах хэрэгтэй байдаг юм болов? Би болохоор ер нь яг өсвөр наснд болоод ирлээ. За бага наснаас одоо шилжилтийн нас. За ингээд ирэхээр сахал ургадаг тийм ээ. Тэгэхээр хүүхдүүд ерөөхдөө эрт хусах хандлага жоохон харагдаад байдаг. Тэгэхээр нөгөө арьс маань зузаараагүй байгаа. Өөрийгөө хамгаалах чадвар жоохон сул байгаа. Дээрээс нь арчилгаа багтай. Тэгээд дээрээс нь цочроогоод байна гэсэн үг байхгүй. Бичил гэмтэл гэж үзэж байгаа шүү дээ. Одоо хус нь
Арсыг маань ингээд гадаргууг нь хуслаа. Тэгэхээр тэр чинь эртний зүйлээр ингэж ам чинь жижиг гэмтлүүд үүсэж байгаа байхгүй арсны гадаргууд. Тэгэхээр гэмтэл үүссэн арсан дээр бид нар яадаг вэ гэхээр ерөнхийдөө бактери үржих. Тэгэхээр идэлээд идэг бахан байна. За мэдээж нөө сахал хусдаг одоо сахлын татварга ариутгаж цэвэрлж яах те зөв хадгалж арчилж яах хас өсүүлээд байдаг бахан. Тэгэхгүйгээр нөгөө зүгээр хуснал гэдэг чинь юус ингээл хаашин чамаагүй татаад тусчих тий ийм ерөөхдөө харагдаад байна. Тэгэхээр ер нь бол зүгээр арсны чирхгийг сөргүүлж усахгүй хамгийн одоо ингэж өгсүүлж усахгүй гэсэн үг тий. Тийм бол гэмтэл маань их байдаг. Бичил гэмтэл их байдаг. Тэгээ бичил гэмтэл их байгаад нэг газар олон удаа зүсээдлээвэл тэр газар маань соривтой болно тийм ээ. Тэрэн шиг л яг нэг жоохон өөрчлөлтүүд удаан олон давтагдаад байгаа учраас гарч байгаа гэсэн. Тэгэхээр яг зүгээр би өсвөр насны хүүхдүүдтэй болж өгвөл тултал нь одоо битгий аваач ээ тий. За тэгээд ингээд нөгөө цөөхөн ус гэдэг урт ургаад ирэх юм бол би болохоор жоон богиносгох арга хэмжээ авчвал зүгээр гэж зөөлдөг. Би зүгээр энэ бол эмч болгоны өөрийнх нь арга байх тийм ээ. Гэхдээ тэр нь яах байгаа гэхээр одоо би ч өсвөр насны хүүтэй л дээ. Тэгээд тулгаад жоохон хайчлах тий. Заавал тэрийг гэмтээхгүйгээр авах арга байна шүү дээ. Арсан тогт хүрэхгүйгээр гэсэн үг байна шүү. Тийм тулгаад богиносгоод л байна гэсэн үг тий. Тэгээд тэр нь олон биш учраас бас боломжтой. За их болоод ирэх юм бол одоо тэгээд хусгаас өөр аргагүй тийм ээ. Тэгтэл хусгын тулд болохоор за нөгөө татварга маш сайхан цэвэрхэн байх хэрэгтэй. Хольж утгаж болохгүй тий. Одоо аавынхаа нэг удаа аваа хэрглэж шиг ч юм уу тий. Ахыхаа хуваагаа хэрглэж ингэж бас болохгүй яг сойц шиг тий. Тийм байна. Бид нар сойцоо хийжээж хувааж хэргэлдэггүйтэй л адилхан гэсэн. За дараагийнх нь нэг нь болохоор арсаа маш сайхан цэвэрхэн байгаад эхлээд угаах хэрэгтэй. Арсаа тий цэвэрхэн болно. Одоо нөгөө гимтэх гэж байгаа юм чаа цэвэрхэн байх гадар байна. За тэгээд тохирсон хөөс бүтээгдэхүүн хэрэглэчээд хусаж арилгасныхаа дараа болохоор чигшүүлэх одоо тоник өөр тохирсон бүтээгдэхүүнээр хэрэглэх хэрэгтэй. Тийм ийм байдлаар зөвлөгөө өгөх юм байна. Өсвөр нас болон эрэгтэйчүүдийн давраас хамаарат ерөнхийдөө батг. За тэгээд дараагийнх нь болохоор яг нөгөө сахлын хүүдийн үрсэл буюу одоо түрүүн хоёлаа дурдаад өнгөрсөн. Сахлын яг одоо сахал ус чинь одоо нэг арсан дотор сууж байгаа шүү дээ. Тодорхой болцсон дотор тийм ээ. Тэрэн дотор нь бактери орчиж байгаа гэсэн. Тэгэхээр тэр маань одоо батганаас арай өөр. Тэгээд нэг сахал усны дараа илүүтэй бэржигээд идэлээд идэг гэд. Тэгээд нэг усгүй болохоор хэцүү ажил болохгүй байна гэд ингээ хүмүүс ерөөхдөө их ирдэг. Тэр нь болохоор тодорхой одоо мэрэгжлийн эмчийн тусламж шаардлагатай. Гэрээр бол эмчилж гэж нэг байхгүй хаа та. Дураараа оролдож чад бүр хөндрүүлчихвэл сорив болно. Асуудал болох. Эрсдэлтэй тийм. Дараагийнх нь нэг болохоор нөгөө хуухны өвчлөлүүд байдаг тийм тослог арс одоо тослог нүүр маань тослог байсан хух маань гэсэн тослог байна шүү дээ. Тэгээд тос адилхан ялгаруулна. За тэгээд ирэхээр нөгөө хуухны өвчлөлүүд буюу себорины дерматит гэдэг одоо хаг шиг гэхдээ хагтаад энэ гэхээр хагны эсрэг шампунаар угаалаа ингээд болохгүй. Гэхдээ маш их захтнаатай ч гэдэг юм. Эсвэл жоохон тууралт энэ ард агзаар гараад байна. Өсүнаад байна гэдэг ийм зөөрөд ирж хэлж ирдэг. За энэ тэгээд яг бас л нөгөө нэг хувийн арчилгаа, хувийн онцлог, хооллол, дотор иргэдний байдал гэдэг олон юмтай л холбоотой л доо. Ганцхан л арсны өвчлөд байгаа юм биш шүү дээ. Бид нар ч одоо ганцхан арс тусдаа нүдтэй, тусдаа хамраам яваагүй яг л нэг бүхэл цогц. Тэгэхээр бидний дотор юу болж байна? Тэрийг маань арс маань хамгийн ихээр илэрхийлдэг хэрэгтэй байгаа шүү дээ. Яг үнэ. Хуухны тэр өвчлөлийг та бас нэг дэлгэрүүлээд хэлээд өгөөч. Ер нь одоо ингээд толгоон дотор нөгөө батг гарчлаа, яар гарчлаа ч гэдэг юм улаан тууралт бий болчлоо. Тэг ингээд захтнаад байна, хөндөөрлээд байна, өвдөд байна. Одоо энийг яах вэ гээл энэ дээр одоо ямар арга хэмжээнүүдийг авах шаардлагатай байдаг юм бэ? Нөгөө эрэгтэйчүүдэд зориулсан бүтээгдэхүүн айгүй хязгаарлагдсан санагддаг. Ер нь яг тийм лээ. Эмэгтэй хүмүүсийн худалдан авах чадвар нь одоо эмэгтэйчүүд нь илүү нөгөө нэг одоо шуналтай гэж хэлэв муугаалах те яг хоо илүү сониуч гэх юм уу эсвэл те сониуч байдлаасаа болоод энэ ч зүгээр юм болов энэ ч гоё юм болов гэж сонирхоод хэрэглэх нь илүү байгаа юм шиг харагддаг. Тэгээ яг эрэгтэйчүүдийн ялангуяа монгол эрчүүдийн одоо хэрэглэж байгаа ихнэрийн юм уу хүүхдүүдийн хэрэглэхгүй байгаа юмыг л хэрэглэдэг юм уу гэсэн ийм ерөөхдөө оноод тавьж ирдэг л дээ. За тэгвэл гоо сайхны бүтээгдэхүүн дээр болохоор эрэгтэй эмэгтэй гэж заавал ангиллахаас илүүтэй нөгөө онцлогоо тохируулаад те арсныхаа онцлогийг л хараад хуухныхаа онцлогийг л тохируулаад хэрэглэж юм бол ерөнхийдөө бол заавал эрэгтэй шампу хэрэглээч, заавал эмэгтэй шампу хэрэглээч гэх юм бол байхгүй. Тэгтээ мэдээж өвчлөл байгаа тохиолдолд бол өөр хэрэгтэй. Эсвэл илүү тослог байгаа бол мэдээж эрэгтэйчүүдийн шампун, эрэгтэй бүтээгдэхүүнүүд голцоо нөгөө тослог арсанд тохирсон байдаг учраас илүүтэй нөгөө эрэгтэй хүнд илүү тохиромжтой. Тэгээ мэдээж яг тодорхой хэмжээний үнээр оруулсан бүтээгдэхүүнд байгаад байдаг тийм ээ. Тэгэхээр үр дүнг бас илүү сайн өгнө л гэсэн үг байна шүү дээ тий. Ер нь л яг илүү тослог арьстай, тослог хуухтай юм уу эсвэл жоохон өвчлөг хандлагатай байх юм бол тэрний эсрэг бодисыг хийчихсэн л байгаа. Одоо
ерөнхийдөө ихэнх бодис одоо ямар нэгэн бактери эсрэг жоохон бодисч байдаг юм эсвэл мөнгө зэрэг эсрэг зарим бүтээгдэхүүнүүдэд одоо бидний мэдээ Head and Shoulders одоо тий Pantene өөр юучлаа Clear энтергээ шампунуудад бас тодорхой хэмжээний мөнгө зэрэг эсрэг бүтээгдэхүүн. Тэгэхээр нөгөө хагны эсрэг үйлчлэгийг бас хөнгөн ч гэсэн үзүүлдэг. За тэгтэл энэ ч нөгөө яг эмчилгээний юм шиг хэрэглэхгүй маш багаар хийж байгаа байхгүй. Тунгийн хувьд гэсэн тийм ээ. Гэтэл эмчилгээний болоод ирэхээр арай жоохон илүү өвчтэй, арай үр дүнтэй. Тэгээд энэ яг өвчлөл байгаа үед хэрэглэхэд илүү тохиромжтой байдаг. За ингээд толгой, за нүрний арьс. За одоо ингээд жоохон бие хэсэг рүү орё. Тэгэхээр биений нөгөө нэг арьс тэр дундаа нөгөө нуруунд дээр эрчүүдийн одоо нуруунд дээр ийм нөгөө батг гэхүү, ийм тууралт гэхүү, ийм одоо зүйлс их гарчдаг штэ тийм ээ. Энэ мань юутай холбоотой? За би одоо ингээд хувьдаа бодохдоо нөгөө нэг хит их нөгөө хөлсрүүлтч гэдэг юм уу, нөгөө тослог арьснаасаа ч болдго юм уу? Нөгөө эсвэл нөгөө ариун цэврээ их баг сахиснаас болдго юм уу? Энэ ер нь нуруунд дээр гараад идэг энэ нэг батгшил тууралт гэдэг зүйл яг юутай холбоотой юм бол? За тэгэхээр нуруунд дээр гарч байгаа за одоо нэг дийлэнх нь л одоо батгал байгаад байдаг л та тий. За эдээд жижиг тууралтууд гарна эсвэл улаадаг эсвэл жоохон шахааны тослог байдлаар гарах тий хар цагаан батгнууд. Тэгээ ер нь гэхдээ нуруу гэлтгүй ирчүүдийн нуруу цээж аль аль ерөөхдөө гарах хандлагатай. Энэ өөрөө угаасаа бидний биед дааварт мэдрэг бүсүүд гэж байдаг. Арсны. Тэгээ аль дааврыг аль хэсэгтээ мэдрэх үү гэдэг онцлог байдаг байна л тий. Тэнгүүд нөгөө тослог болгодог дааврыг мэдэрдэг хэсэг маань нуруу цээж нүүрний төв хэсгээр илүү ихээр байдаг тэр одоо тослогийн болчрахаа үйл ажиллагаа идэвхтэй ажилтдаг хэсгүүд байхгүй. Тэгээд гараад идэх. Тэгээд гараад байгаа гэсэн үг. Тэгэхээр түрүүн одоо манай хөтлөгч манд дурдлаа. Бохирдол юм уу, хөлрөлт юм уу, тий эсвэл одоо ариун цэрэг дотоос сахиад нь. Би бол аль нь л байгаа гэж боддог. Гараа нуруугаа одоо ингээд маш сайн цээж яваж байгаа шиг арай угааж чадахгүй шүү дээ тийм ээ бид нэр хангалттай угааж чадахгүй. Тэгэхээр дутуу цэвэрлэгийн үед бас ер нь ажиглагдаад идэг. Тэгээ иргэн тойрны хүмүүсээ гэсэн за ингээд сайн сайстаад энэ өөр угаа гэдэг ахаар илүү сайхан болцсон жаах. Тохиолдол төрөл байдаг. Тэгэхээр ер нь бол за дутуу угааж гар маань хангалттай хүрч чадахгүй байна тийм ээ. Тэгэхээр энээс болоод бас дутуу угаагдах. За тэгээд тохирсон бүтээгдэхүүнээс хэрэглээгүй байна тийм. Зүгээр одоо нэг тослог арьстай ээжээ зүгээр энгийн бүтээгдэхүүн хэрэглээр тослог маань сайн зайлж өгөхгүй ч юм уу тийм. Тэгтэл та бас тэн дээр нь нурны арьсны арчилгаа юм уу бас тохирсон уусмлаар арьж байгаа. Тэгээ ийм арчилгаанууд бас байдаг л да. Тийм ээ. Би болохоор эрэгтэйчүүдийг нэг угаасаа тослог арьстай байгаа шүү дээ. Тэгэхээр их тос төрөх юм бол бараг эсэргээрээ манай ирчүүд маань асуудал үүсэх эрсдэлтэй, магадлалтай. За тэгэхээр зүгээр мэдээж хуран арьстай байх юм бол төгсөн дээр тий. Тэгэхээр эн чинь миний арьс ямар вэ, таны арьс ямар вэ гэдэг л тухай ярьж байгаа гэсэн. Гэтэл яагаад эмэгтэйчүүд өөрсдөө биеийн тосыг ингээд үзээгүүл түрхээ тахад л хураа хагаад байдаг вэ гэдэг чинь нөгөө даавар маань за мэдээж амьдралын хэв маяг за тэгээ дотоод шүрлийн эрхтнүүд одоо бамбай үйл ажиллагааны дутагдал байна уу эмэгтэйчүүд өвчний үйл ажиллагааны дутагдал байна уу та маш олон юмнаас хамаарч л арьс маань хураа байдаг л доо тос түрхээд л байдаг мөртлөө маш их хураал гэсэн хүмүүс байх юм бол тэгэл дотоод шүрэл рүүгээ буюу даавар алхахын хэрэгтэй харуулж байгаа гэсэн үг тийм ээ. Одоо нэг дотоод эд хэрэгтэнд ямар нэг асуудал үүссэн байна гэдгийг илэрхийлээ. Тэр нь бүр ингээ байлаад биен дээр гарч ирж шүү дээ. Арьс маань хилээд байгаа. Хүүе намайг нэг жоохон анхаарат өгөөч нэг дотроо болж өгөө болоод энэ шүү. Би бүр усаа барьж чадхаа ялаад байна шүү дээ тий. Эсвэл ус маань хангалтгүй байна гэдэг ч юм уу. Мэдээлэл өгöd байгаа гэсэн. Тэгэхээр бид нар зөвхөн одоо ирчүүд тэр бүсгүүчүүд тэр одоо гаднах арьсандаа гаднах ингээ гоо үзэсгэлэндээ анхаарахаас илүүтэйгээр дотоод ер нь эргэтэн тогтолцоо маань юу болж байна, ямар өвчлөл ер нь явагдаад байна гэдгээ сайтар анхаарах бол гаднахаа л одоо ингээ арчлаад байдаг. Эргээд тэгвэл энэ маань одоо дотоод тэр одоо яг үүсгээд байгаа гол хүчин зүйлээ гол тэр одоо их сурвалжаа эмчилж чадахгүй бол тэр зүйл дахин татагтаад л гараад л байгаад байх юм шүү дээ. Яг зөв. Манай хөтлөгч өстой янзын ойлгосон гэ. Тэгээд бид хилээд байгаа санаа маань ерөөсөө л хүн нөгөө тустай хэрэгтнүүд явдаггүй. Та нэг л бүхэл цогц тий нэг бүтэн нэг л бүхэл одоо нөгөө одоо машиныг чинь нэг дугуй тусдаа нөгөө дугуйн тусдаа явахгүй тий яг л юм шиг. Тэгэхээр бид нар чинь нөгөө ирчүүд маань машиндаа арьсандаа хайргуул байгаа даа. Тий өөрөөр хэлэх юм. Тэгэхээр арьсаа хайрлна гэдэг нь өдөржин тос түрхээ айлстаа өдөржин гоё ингэх ерөөсөө биш юм ба. Яг л тухайн агшиндаа та зориулаад л нэг өөртөө зориулсан тэр бүтээгдэхүүн шампунь, биеийн тас, биеийн одоо угаагч тэрийг зөвлөх хэрэглэх нь тий. Тэгэхдээ биеийн одоо илүүтэй одоо гарны шуу хэсэг ингээд наран дийл байгаад түлэгдээд хурашаад иж болно. Тэгвэл тэр хэсэгтэл төрхөж болно аахгүй. Би туслаг арьс тамж хамаагүй зүгээр гэдэг болохгүй л гэсэн. Гэтэл дэндүү хураашуулдаг савн одоо зарим найрлагууд байна л да. Тэрийгээр угаагаад тахаар бас дэндүү өнгөн давхрах дээр хураашаад байдаг. Дотроо бол тослог байлаа ч гэсэн өнгөн давхрах дээр хураашаад. Тэгэхээр эн чинь яг хагарсан газар шиг
Усны дутагдaltaй хөрс ямар байдаг лээ тий. Тэгээ дээр нь ус асахаар явахгүй гулгаад ингээ өнгөрөөд байдаг гэсэн тий. Хурсаад явчихдаг. Яг мөн шиг л ерөнхийдөө одоо арьс нь бас усаа шингээж чадахгүй байх боломжтой гэсэн үг. Тэгэхээр аль болохоор ер нь тэрийг одоо тэр хагарлыг баг байлгах тий чигшүүлэх хамгаалах энийг бол хийж заншгал хэрэгтэй. Одоо тэгтээ ерөнхийдөө харьцангуйас ойлголтыг авч ийн шүү. Ер нь сайжраад л байна. Анх ч одоо хүүхдүүдэд арьс арчилгаа гэж ярангуут одоо хит угаах юм ингээд угаах нь зүг юм уу буруу юм уу гэд ингэдэг байсан бол одоо бол бас хилээд хөр ингэж угаах байсан чи би энэ дээр алдсан байна гэд хөрхөн уншаа судалсан юм бас байгаад байгаа шүү. Ялангуяа 20 өсвөр насныхан 20-д залуу хүүхдүүд маань бол ер нь их судлаад байгаа. Тэгээ 35-аас дээш болоод ирвэл ер нь жаахан хинэггүй. Яг л битэр яриад байгаа нэг жишг эрэхтэй маань болчиход байна л да. Тоохгүй өнгөрөөд байдаг гэдэг чинь. За энэ үнийг хар батга гэдэг асуудлууд ер нь эрчүүдэд тэр ер нь их гарч тулгардаг болов. Тэгээд энэ хар батга ер нь хөвчлэн ингээд одоо чихний хойнч гэдэг юм уу те эрчүүдийн одоо ингээд чихний ардч гэдэг юм уу за тэгээд хэрвээ тэр хүн ямар нэгэн байдлаар одоо тамхи татдаг ч гэдэг юм уу тийм зуршилтал нэг хамран дээр нэгээд бас тавар хар батга үүсдэг ч гэдэг юм уу иймэрхүү хас зүйлсүүд их байдаг. Тэгвэл энэ хар батга ер нь яг үүсээд байгаа гол шалтгаан яг юу байгаад байгаа юм болоо. За энэ бол ингээд зүгээр энгийн угаалтаар зүр угаагаад ерөөсөө хар батга арилдаггүй байж л байдаг. Тэнгүүт нь шахацдаг. За шахангууд өгөөт нь нэг юм нүх болоод үлдчихдэг. Эргээд нэгсэн хугацааны дараа дахиад яг тэр нүхэн дээрээ хар батган бий болцсон л байдаг. Тэгэхээр ерөнхийдөө батга үүсэж байгаа шалтгаан нь бол ихэнхдээ адилхан. Нөгөө даавар. Гэхдээ хар батга үүсээд байгаа нь болохоор яг нөгөө үргэлжлэхгүй арьсандаа ороод тослог хуримтлаад байгааг нь бид нар хар батга, цагаан батга гэж нэрлэдэг. Тэгэхээр хар гэдэг нь харагдаж байгааг нь хар байхгүй. Агаарын хүчил төрөгчтэй уралд ороод нөө тос маань одоо өөрөөр баг хуршиж гин гэж хэлж болно шүү дээ тий. Одоо хамгийн энгийн нэр хэлдэг. Гэтэ яг хуршин гэж хэлэхэд жоохон муухай сонсогддог тий. Тэгтээ ерөнхийдөө бол нэг хүчил төрөгчтэй уралд орсноороо тос маань одоо бүтцийн өөрчлөлтөнд ороод ирэхээр харлаад байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэрийг хар батга. Яг үндэ болоо шахаа цэвэрлээд ингээд одоо шахаж үдсэл байгаа ах тий. Тэгэхээр дээдлийнх нь толгой одоо орой хэсэг нь хар болохоос дотроо тунгалагдуу тий. Нэг хатуу бүтцтэй голцоо байдаг. Тэгэхээр эн чинь болохоор нөгөө тосл хуримтлал болоод байгаа гэсэн үг байхгүй. Тэгээ арьсан дээр маань уул нь гарч ирж явах хэвээр тос. За энгийн үедээ бол. За тэгээ энгийн үедээ ер нь энгийн хүний арьс ямар ах хэвээр гэдэг тухай ярина гэсэн үг байхгүй. Тэгэхээр энгийн үед болохоор арьсан маань өөрөө үндсэн 3 давхаргатай. За эндээс нь болохоор одоо маш олон хумс үстэй энэ бүтцүүд байж тий. Тэгээ дайвар ирэхтэн гэж ярьдаг. Тосны булчирхай, хөлсний булчирхай мэдрэлийн ширхгүүд. За тэгтэл тосны булчирхай болохоор өөрөө тосыг ялгаруулад за 1 см квадратад ерөнхийдөө бол нэг 600-аас 800 ширхэг тосны булчирхай байдаг гэж үзэж байгаа. За тэгээд нөгөө 400-800 ширхэг маань яаж ажилдаг гэхээр яг ээлжийн ажилтан шиг ажилдаг гэсэн үг. Тэгээд зарим нь өглөө ажилдаг, зарим нь өдөр ажилдаг, зарим нь бүр унтаа байдалтай, амралтын байдалтай байдаг. Шаардлагатай бол ажиллана тий нөөц. Ийм байдлаар ажилдаг. Гэтэл эднийг маань идэвхтэй байлгаад байгаа юм аа даавар байхгүй. Идэвхжүүлдэг тий. Гэтэл их даавар ялгарвал илүү л идэвхтэй байна. За бага даавар ялгарвал жоохон хуурай байна ч юм уу тий. За тэгтэл нөгөө даавар маань ялгарлаа. Арьсанд ороо уул нь бол сайн арчлаад ингээд арьсаа нингэн жигд байлгаад байвал арьсан дээрээ гарах хэрэгтэй. Арьс маань одоо ингээд түлхээд хагарахгүй тий. Уян зөөлөн байгаа буцаад ингээд одоо хизээж хонхоогоод үлдчихдэггүй үстэй тий. Яг энэ бүтцийг уян зөөлөн байдлыг нь ерөөхдөө хангаж өгдөг гэсэн. Бүх биед маа тий. Гэтэл энэ бүтц нь одоо арчилахгүй байх эсвэл олон шалтгаанаас болоод одоо ойлоо түрүүн цааш дурдаад л энэ олон шалтгааны улмаас болохоор тос маань нөгөө өтгөрөөд за арьсан дээрээсээ дээр нь давхарга зузаарсан давхарга үсээд гарч тгаалж байна. Ингээд хуримтлаад ирэхээр бид нар энийг хар батга, цагаан батга өөрөөр болохоор комедон одоо ер нь бол тэгж нэрлэж байгаа. Тэгээд нөгөөдг маань буруу оролдох ч юм уу эсвэл бактери одоо тархламаас улрах хоололт анхаарахгүй байх, арьсаа арчилахгүй байх ч юм олон шалтгааны улмаас идэлээд одоо пропион бактери акне буюу батга үүсгдэг юм тусдаа бактери өөрт байждаг. Тэ энэ маань одоо бүгдэнд нь байгаа гэсэн үг. Энэ нь одоо идэвхтэй хэлбэртэл байж байгаа тий тархлаанаас хамаарат. Тэгээ идэвхжээд ирэнгүүтээ яадаг вэ гэхээр хамгийн дуртай орчин битүү тос ихтэй орчин. Тэгэхээр нөгөө хар батгах чинь амсар нь битүү сав шиг доор нь тостой. Ингээд нөгөө орчин маань бүрдсэн одоо сайхан үрчин. Тэгээд хүндрээд ирэхээр бид нар улаан идэлсэн үргэлжлэн батгах, үргэлжлэл батгах гэж нэрлэдэг. За тэгэхээр насан туршдаа зүгээр нэг үрсэж мөрөсдгүүд ихтэй хар батга гараад байдаг хүмүүс байдаг. За мэдээж энэ бол бас хүний онцлог байна, амьдралын хэв маяг байна. Тэгвэл тэр хүн арчлаадсан болов өшөө бүр батгахгүй ч байх боломжтой
байх л байж л те. Тэгээд нөгөө одоо арьсанд орон хоригдлагдаад байгаа юмыг бид нар гаргах, туслаж хөнгөвчилж өгөх те шингэрүүлэх юм бүтцүүдийг тогтмол хэрэглээд ирэх юм бол арьс маань эрүүл байна гэсэн. Бас сони юм аа. Энэ дархлаатай холбоотойгоор дархлаас улархаар батг гардаг. За дархлаа сайтай бол ингээд арьсангаас гайгүй байдаг гэдэг чинь бас бидний нарсанд дээр гарч байгаа ил бий болж байгаа энэ одоо зүйлүүдэд бас нөлөөлдөг байх нь шүү дээ. Нөгөө дархлаа гэдэл бид нар яриад байдаг. Дархлаа дэмжих хэрэгтэй гэдэл яриад байдаг. Тэгвэл энэ одоо зөвхөн ханаа том уу те бусад вирусээс гадна арьстай ч гэсэн холбоотой байдгаа гэдгийг бас мэдэж авсан болов уу гэж бодож байна. Би энийг одоо мэдэж авч шин. Ер нь бол яг арьс гэдэг эргэтэн чинь өөрөө чиний хамгийн том дархлааны тогтолцоо аахгүй. Хүний биед за дунджаар нэг 60 кг жинтэй хүний 9 кг арьс байдаг. Тэ? Тэр хүнд тийм том эргэтэн ерөнхийдөө өөр байхгүй. 9 кг шүү дээ. Тэ их байгаа зү тийм ээ. Тэгэхээр энэ маань өөрөө бүхэл бүтэн цогц ойлголт. Тэгээд хүн болохоор нөгөө арьс маань нөгөө байж л байдаг гэдэг шиг байгаа болохоор ерөөсө талархаж баярлаж одоо энийг арчилж тэ өөдөн татах гэхгүйгээр тэгээд яваад байгаа. Одоо энэ чинь л өвчлөл үүсгээд энэ шүү дээ тийм ээ. Гэтэл зарим хүмүүс одоо ярьдагт харшил бид нар чихэр итгэр харшил гардаг. Тийм ээ. Таны дархлаа болохгүй байгааг арьс чинь хамгийн түрүүнд л илэрхийлж шít. Энэ дотоодод ч гэсэн юу болж байгааг л хэлж байгаа гэсэн үг байхгүй. Тэгэхээр таны дархлааны л хамгийн том илэрхийлэл одоо бас эргэтэн болж чадна гэсэн үг. Тэгвэл яг за арьс дархлааг төлөөлдөг гэж ярьж байгаа биш. Энэ ерөнхийдөө бол илэрхийлж байгаа нэг илэрхийлсэн л юм л та тий. Гэтэл бид нар одоо гадаад орчинд дулаан байгааг юугаар мэдэрдэг лээ. Арьсаараа л мэдэрдэг. Халуун хүүтэн байгаа. Энэ болгоныг зохицуулж байгаа юм чи арьсанд байгаа байхгүй. Халуун байгаад яагаад хүн хөлрөөд байгаа юм тий. Хөлсөөрөө шингэнээ ялгаруулаад жоохон градусаа бууруулж байгаа температураа биеийн температур. Гэр халуун байдлаараа буурах. Тэгэхгүй бол эсүүд маань хит халчих юм бол түлэгдэлчдэг адилхан шинжүүд илэрнэ шүү дээ. Тэ хамгийн энгийнээр тайлбарлах юм бол. Тэгэхээр түлэгдээд ирвэл яах вэ? Эсүүд маань үхэн. Үхээд ирвэл тэгээд өвчлөл тэ. Эсвэл одоо өөр хүсээг үр дүн гарч гэдэг юм. Тэгэхээр энэ дээр хүний биеийг маш ухаалгаар зохицуулсан юм дээр бол арьс бол хамгийн ихээр оролцдог. Ялангуяа температурын зохицуулга мэдрэх үү тэ. Биеишээ харж агаад л юмд хүрлээ хэцүү байна гэд мэдж байгаа чинь арьсны л хийж байгаа шүү дээ тийм ээ. Ганцхан ингээ харчаал мэдхгүй. Бид нар хүрээд хүртэл мэдэрч байгаа. Тэгэхээр энэ мэдрэлийн ширхгүүд биднэрт маш ихээр байдаг. Тэгэхээр энийгээ ч гэсэндээ одоо зөв. Энийг мэдрэхгүй байх юм бол бид нар одоо ингээ халуун юмдаа гараа тавьж байгаа түлээд өгчлэн төлчих боломжтой байх гэдэг шүү. Тэгэхээр энднийгээ хүртэл арилж гамнах хэрэгтэй тийм байна. За эрчүүдийн тухайд гэртээ яж агаад за хар батгай одоо тэр нөө цагаан батгай шахачлаа. За ингээд шахангууд нүхчилт гэдэг зүйл бас ингэ бий болчихдгоо. За энэ нүхчилтийг одоо яаж хэмжлэх бүрэн боломжтой. За мэдээж нүхчилттэй бидний хувьд бол нүхчилттэй холбоотой маш олон бүтээгдэхүүнүүд байдаг шүү дээ тийм ээ. Нүхчилт багасгах гэдэг. Тий. Одоо ерөнхийдөө бол нөгөө одоо бидний арьс гойцлын салбарт бид нар нүхчилттэй ерөнхийдөө хамгийн их тэмцдэг. Тийм манай салбарын. За тэгэхээр энэ дээр юу вэ гэхээр за мэдээж хар цагаан батг гэлтгүй ерөөхдөө тослог арьсан дээр за сулралт хөгшрөлтийн шинжүүдийн нэг бас нөхцөл шүү дээ. За тэгээд тослог арьс ерөөхдөө илүү нөхцөлтэй байдаг тийм ээ. Бид нар дийлэгт зүгээр амьдрал дээр л ингээ харахаар энэ хүмүүс нэлээд тослог арьстай байна гэд мэддэг. За тэгэхээр эн чинь нөгөө нэг багаас нь одоо арчлаад нөхцөлтийг ерөөхдөө аль болохоор хамгийн бага дээр нь л барих хэрэгтэй гэсэн үг. Хамгийн бага байдлаар. За тэгэхээр арай залуу дээр гэх юм уу тийм. За миний арьс тослог юм чи эсвэл би одоо яаж арчлах ёстой юм гэдэг байдлаар. За тэгтэл одоо эрэгтэй хүмүүд зориулаад няцын 8-д одоо тустаа эмэгтэй тустаа гэсэн юм байхгүй. За зарим найрлагууд одоо хамаагүй нэр хэлж болохгүй хэлж чадахгүй тийм байна. Дурд мэдэн бас хэрэглэх магадгүй учраас. Тэгэхээр ер нь зарим бүтээгдэхүүнүүдийг бид нар одоо хавсруулан хэрэглэх гэх юм уу тийм найрлагаас нь хамаарат. За илүү батг гарах гэдэг юм бол тослогийн шингэлдэг бүтээгдэхүүнийг нөхцөл тагшаадаг бүтээгдэхүүнтэй хавсрахч гэдэг юм уу тийм ийм байдлаар бүтээгдэхүүнээрээ ерөөхдөө гэрийн нөхцөлд. За энэ чи түрүүн ярьжсэн хоёлаа өдөр тутамдаа л өглөө л ус ууцсан уухгүй гэдэггүйтэй л адилхан энийг тогтмол хийснээрээ л одоо магадгүй 10-20% сайжруулах тий муудах байсныг нь хамгаалах ийм байдал үүсдэг гэсэн. Гэтэл зарим хүмүүс болохоор хитрхи тослог бүтээгдэхүүнүүдийг хэрэглэснээрээ бас арьсаа тослог одоо хиймэл хурамч хараад нөхцөлтийг нэмэгдүүлдэг. Арьс чи өөрөө мэдрээд байна гэдээ яриад байгаа шүү дээ. Тэгэхээр миний арьс тослог байна гэдэг мэдээллийг тутагшаа дамжуулдаг гэсэн үг. Тэр энэ мэдээллийг дамжуулаад ирэхээр бидний арьс маань өөрөө яаж вэ гэхээр тосоо өтөрүүлээ. Арай жоохон өөр бүтцтэй болох хэрэгтэй юм байна гэдэг ийм мэдээллийг аваад ойлгоод дамжуулж байгаа үр дүн нь болохоор өтгөн тос. Тэгээд ирэхээр гадна тал дээр хуурших юм уу те. Эсвэл өтгөн тос гарахаар гарч чадахгүй юм чи арьсан дор хөндлөгдөнө. За ингээд ирэхээр нөгөө батгашаалтын асуудал эсвэл нөхцөлтийн асуудлууд ингээд яригадаад эхэлж байна. Тэгэхээр иймэрхүү бүтээгдэхүүнээр бол тогтмол хэрэглэх хэрэгтэй. За хүн дээрээсээ бол арьс гойцлын салбаруудад бол яг
За бичил зүй эмчилгээ, лазер эмчилгээ энэ төргээ тохируулаад хэрэгжилж байна л да. Тийм зарим төрлийн тарилга хүртэл санал болгодог тий. Жохон одоо бүр илүү гоё болмоор байна гэж хүмүүстэй бол тохируулаад санал болгодог гэсэн. Тэгэхээр нөө тослог арьстай яжгаад одоо тослог одоо тий усан суурьтай, тосон суурьтай гэл нөө бүтээгтүүнүүд нь байдаг штэ. Тэгвэл энэ дээр бас анхаарчл авах сонгох хэрэгтэй л гэсэн үг байханд тосон одоо хит тослог арьстай яжгаад нөгөө тосон суурьтай бүтээгдэхүүн авчвал за уламж тослогтой бол уламж нөгөө нэг батга одоо бүх зүйл нь ингээл ийл голоод гараад л тийм ээ ямар ч үр дүнгүй байхаа. Тэгэхээр ямар бүтээгдэхүүн хэрэглэх вэ гэдгээ маш сайн судлах хэрэгтэй байх нь. За мэрэгжлийн хэмжээс бас заавал энэ талаар зөвлөгөө авах шаардлагатай байх нь. Яг би болохоор хүүхдүүдэд ерөнхийдөө ингэж тайлбарлахаар илүү ойлгоод ах шиг санагдаад байдаг. Тослог арьс гэдэг маань болохоор ханаад цадчихсан, хооллоор цадцсан одоо хүн шиг байгаа гэсэн. Тэгэхээр та хоол идсэн ч гэсэн цанган штэ тий. Тэгэхээр ус уух хэрэгтэй. Гэтэл хоол цадгалан байна. Хоол идэхүү гэвэл та баг уурлнаа та тий. За идэмээргүй байна. Ер нь идэшгүй нэ гэл тий. Идэхгүй ч гэдэг юм. Тэг уурлнайг бол бүр гаргамаар санагдчих штэ тий. Тэгэхээр энэ яг энэ шиг л байхгүй. Өөрөөр хэлбэл арьс маань ханчгаад байгаа учраас л гаргаад байна штэ. Идэлээд өрөөсөд ингээд гаргаад. Тэр тэрэн дээр нь л одоо хоолыг яаж ингэх юм тий усын яаж илүү их уулгаад эрүүл байлгах юм гэдэг талаар л ярьж байгаа гэдэг ойлгочоор хүүхдүүд маань илүү ойлгох шиг байдаг да. Тийм ээ. Маш энгийнээр тайлбарлаад хөр өөр нь бол ойлгодог. Тийм. Гэхдээ нэг баахан комедон одоо сепацетис гэж ярих юм бол хүмүүс маш жоох ойлгомжгүй тэгэхээр зүгээр бид нар одоо хоолыг бол ингээл ярихад хинжил ойлгоно тий ямар ч мэдлэг боловсралтай хүн байсан ойлгоно. Тэгэхээр яг л арьс маань их цатгалан байгаатай л адилхан гэж ойлгож байна. Их л их өөх тостой байна гэсэн үг тий тослог арьс. Одоо нэр нь хүртэл тослог тий ярьж ойлгомжтой. Ингэнгүүт бид нар усын савгөх буюу нөө чигшүүлэх бүтээгдэхүүн усан сортой бүтээгдэхүүнүүдийг тохируулж ирнэ. Гэтэл заримдаа хоол бид нар ингээд нэг одоо хоол идээд их идээд ирэхээр ус уугаад гэсэндээ ус их уугаад ирэхээр хоол идмэр санагдана тийм ээ. Хаяа үлсдэг шүү дээ. Тэгэхээр тохирсон бүтээгдэхүүнийг л яг хаяа ч гэсэн хоол шиг тий тослог тижээлийн бүтээгдэхүүн тохируулаад хэрэглэх хэрэгтэй гэсэн. Дандаа л ус уугаад өсвөлдө үлснэ. Тийм шүү дээ. Тийм. Тэгэхээр хэтрүүлж бас болохгүй. Тийм тунгийн тааруулна. Тийм тэр чухал байх нэ. За одоо нөгөө үрчлээний тухай асуудал байдаг. Түрүүнд ярьцлагынхаа ихэнд хэлж илаа. Ер нь бол эмэгтэйчүүдийг бүсгүүчүүдийг батгах юм бол эрчүүдийн одоо нөгөө үрчлээ гэдэг зүйл арай харьцангуй гэд баг байдаг. Нөгөө арсны онцлог нөгөө дааврын онцлогоос дурдчихсэн тийм ээ. Тэгэхээр яг энэ үрчлээ гэдэг асуудал яг хэдэн наснаас ер нь эрчүүдийн хувьд тулгардаг юм бэ? За тэгээ үрчлээтэй холбоотой нөгөө арсны унжилт гэдэг бас зүйл гарч ирдэг шүү дээ тийм ээ. Одоо ингээд хамрынхаа хоёр ухаагаар ингээд арс нь унжицсан ч гэдэг юм уу. Тиймэрхүү одоо хүмүүсүүд бас байгаад байдаг. Яг зөвхөн миний ажиглалтаар эрэгтэйчүүд ерөнхийдөө миний арьс амар их үрчигээд байна эсвэл унжаад байна гэж ирэх найг харцсангүй баг. За тэгээ мэдээж яг энэ чинь нөгөө 25 нас хүртэл одоо бүх хүний арьсанд коллаген хангалттай нийлэгдэж байдаг гэж үздэг байхгүй. За тэгээ 25 наснаас хойш болохоор жил ирэх тусам л 1% буураад явсараа тэгээд бид нэр 25-аас хойшлохоор хууршлаа. Хүй нэг жоохон зураас харагдаад байна уу да тий өглөө бас дараад унтахаар нэг арилахгүй болох юмтай байна ч гэдэг юм уу тий. Ийм байдлуудаар ерөнхийдөө коллагенгүй болчдөг гэсэн. Коллаген буураад байдаг гэсэн. Одоо 100% ялгарч явах хэвээр. Юм маань 99, 98, 97 гэж жил болгон буураад байдаг ахын тийм ээ. Тэгэхээр эн чинь эрэгтэй хүмүүсийн хувьд бол харьцангуй нэг арьс маань зузаан учраас коллаген ширхгийн бас их баялаг гэсэн үг. Тэгээ нягт. Тэгээ энийгээ дагаад болохоор харьцангуй 25 наснд бол тэр асуудалд өртөдөг. Тэгээ хураашгүй гэдэг юм. Тийм байдаг. Гэтэл за дийлэнхтэй харж байхад ерөнхийдөө нөгөө арчлахгүй явсаар агаад л тэгэл нөгөө 40 гараад ирэхээр л бүх асуудлууд нь баг зэрэг гараад ирж ирдэг тийм. За нөсөөж яд байна. Энэ одоо юу муухай харагдаж байна ахуулмаар байна. Хүрчлээтэй байна арилгуулъя ч гэдэг юм уу тийм. Ингээд одоо дураараа юм яриад хүрээд ирдэг гэх юм. За тэгэхээр эн чинь яагаад тэгэхээр таны 40 жил арьсаа арчлаагүй хайхраагүй явсны маань үр дүн л одоо нэг өдөр илэрж байгаа биш л те багаар илэрж байгаа л илүү анзаарагдах болсон үед нь л ирж байгаа гэсэн үг байхгүй. Тэр яга зүгээр эрчүүдэд санал болгох нь бол үрчлээ үүссэн хойно биш те эртгэлээд бүтээгтүүнээр аргалж болохоор бол бүтээгтүүнээ хэрэглээл явж гин гэсэн үг. Тэгээ болохгүй байна. За тийгээл дараагийн арга хэмжээнд авах. Ийм л ерөөхдөө зөв гэж хэлнэ. Дараагийн арга хэмжээ гэдэг нь яг эмнэлгийн мэргэжлийн байгууллага те арьсыг чангалах өргөх аппаратуудын үйлчилгээ байна. За тарилгууд байна. Бид нар одоо ерөөхдөө ботокс филлер гэдээ бас сонсчил одоо ярьж л байдаг тийм ээ. Тэгэхээр эдгээрийн хэрэглээг бас тохируулаад хэрэглэх юм бол бас гоё эрүүл залуу харагдах боломжтой байдаг гэсэн үг. Одоо жишээ нь ингээд эрчүүдийн тухайд арьс нь ингээд унжилттай ч гэдэг юм уу те нүүрний арьс унжилттай ийм эрчүүдийн тухайд ийм дасгал хөдөлгөөн ч гэдэг юм уу тиймэрхүү зүйлийг хийгээд одоо ингээд нүүрний арьсаа чангалах.
За ингээд магадгүй одоо нэг гуашаач гэдэг юм уу те ямар нэгэн бас юм гоо сайхны зүйлс бас их байгаад байна. Эдгэрийг хийгээд ер нь одоо нүүрнээс эргээд чангарах, эргээд нөгөө хэвийн байдалтай очно гэж ер нь төсөөлж болох уу? Тийм боломж байдаг болов уу? За тэгээд энийг одоо харьцангуй ойлголт тий. Жишээлбэл би бол гуашаагаас жоохон айдаг. Тэ арьс жоохон хөндөр болоо дараа нь хавгнаад улаагаад ингээд цочроод ахаар би бол тэр мэдрэмжнээс дуртай биш. Тэгэхээр бол одоо таатай биш байгаа бол битээ хэлэг. Би бол тэгэж хэлнэ. Гуашаагийн тухайд бол муулаад байгаа биш л тэ мэдээ сайн үрд өгж байгаа юм байгаа л баг. Тэгэхээр харьцангуй ойлголт юм аа. Тэгээ танд нэг тохирохгүй байгаа л хэрэггүй. Гэтэл хаван хөөх зорилгоор бол гуашаа мод даралтад массажуудыг бид нэр нь хийдэг. Тэгээ хаван хөөх. Ямар хаван хөөх гэдэг юм бэ гэдэг асуудал тэ. Тэгэхээр эн чинь нөгөө хүн чинь дандаа л одоо голцоо босоо байрлалтай тийм ээ. Тэгэхээр тэглэгийн татах хүчнийхаа юугаар бол арьс дандаа доошоо унжих чиглэлтэй байдаг гэсэн үг. Тэгэхээр бидний арьс тунгалгийн судасны одоо урс цуд ч гэсэн тий тодорхой хэмжээгээр дээшээ өсөж явж байгаа болохоор ядралтай. Одоо энгийнээр тайлбарлал тий. Тэгэхээр цогсон гшил үүсэж байгаа гэсэн үг. Тэгэхээр энийг нь хөдөлгөөд өгөхөөр массажинд орсны дараа бидний арьс ингээд шүмбийгээд гоё цагаан болоо тий. Ирүүм маань яагаад гараад ирсэн байна, ядаргаа маань байхгүй болсон байна гэхээр энэний урсцыг сайжруулж өгч байгаа байхгүй. Тий дэмжлэг болж өгч байгаа гэсэн. Тэгэхээр яг нөгөө хинт хизээ юг гэдэг нь айгүй чухал. Тэрнээс биш өшөө 50 наснд болчингуудаа би гуашаа хэлгэсээр байгаа төршлийг болно гэвэл бол байхгүй. Тэгж бүр болохгүй эсэргээрээ. Би бол хэрэггүй зөвлөх гэдэг. Эсэргээрээ илүү залуу байх юм бол залуу байхтай хийлгээд одоо цусан хангамжийг сайжруулах гарын массажууд ч гэсэндээ байна. Аппаратын массажууд байна. Эдгээр маань өөртөө цусны эргэлтийг сайжруулах тий арсны одоо арсан дээр очих тижэл маань сайжраалаа гэвэл арс нь гоё байх боломжтой шүү дээ. Гэтэл энийг жилдээ нэг удаа хийлгүүл ямар уу? Сардаа нэг удаа хийлгүүл ямар уу тий? Хэр давтамжтай хийлгүү. Гэтэл эдгэргийн тослог арсанд тослог массаж хийгээд байвал бас яах вэ? Тийм шүү дээ. Ингээд ярих юм бол нэг хувь хүн болгон дээр яагаад эмч ингээд хувь хүн болгон дээр ингээд тохируулаад хэрэглээд байна гэдэг нь айгүй чухал болоод байгаа тий. Тэгэхээр яг зөв мэдээллийг л айгүй сайн зөвлөх хэрэгтэй. Тэрнээс хүн болгонд гуашаа таана манад гуашаа байгаа бүгдээрээ хийлэг гэж бол болохгүй байх гэдэг. Зарим хүмүүс бол маш гоё таардаг. Яагаад гэвэл ялангуяа энэ тунгалгийн цогсон гшилтэй ийм хүмүүст нэг хавгнаад байдаг тий. Би нэг хавгнчих гад байдаг. Тэгээ массажинд орчоор зүгээр болчихдаг гэдэг байгаа бол та тунгалгийн цогсон гшил байна л гэсэн. Тунгалгийн болчирхаа гэж ярьдаг бидний хорыг гадагшлуулдаг тий. Ийм одоо хамгийн том болчирхаа тархлааны хэсэг байгаа шүү дээ. Тийм шүү. За та кофе уугаарай. Энд ч байна. Одоо маш их ярьж байна. Тэгэхээр кофе уугаарай. Бас ингэж нэг их ярихаар ам хатах ч гэдэг юм ийм асуудлуудаас их гарч ирээд байдаг. За гэрийн нөхцөлд тийм дасгалууд байдаг уу? Бид нар арьсаа өргөх, эрчүүд маань арьсаа өргөх, арьсаа чангалах тийм юм дасгалууд юу байдаг бол? Ер нь бол бие бол байдаг гэж хэлнэ. За энэ зүгээр нүүрний йог гэж бид нар тийм. Энэ зүгээр л нүүрний йог гэд байгаа боловч чинь булчин жижиг бичил булчин нүүрний жижиг булчингуудыг л фитнес шиг хийж байгаа л гэсэн үг шүү дээ. Тэ фитнесийн л нэг төрөл одоо йог одоо сонголтын дасгал. Йог болохоор нүүрний йог болохоор илүү үндсэн суларсан ажиллахгүй байгаа булчингуудад чиглээд зорилготой одоо хийж байгаа л тэр юг л бид нар одоо энэ нүүрний йог. Би над дээр нэг 21-2 настай охин бараг 4 жилийн өмнө орж ирчихсэн. За тэгээд зөвлөгөө авах гээд орж ирсэн. Өөрөө болохоор өдөрт 20 минутаар 2 удаа нүүрний йог хийгээд 2 жил болж байгаа. 22 таа хүн байсан. За тэгээд арьс нь бол бүр ингээ гүлгөр чанга бүр ингээ ямар ч өөх идэггүй болчихсон. Тийм одоо надад бол жоохон тураалтай арьс гэж хэлмээр юм шиг. Одоо тохирох үг нь тийм арьс байх. Тийм тодорхойлт арьсны юунд бол номон дээр мань бол байхгүй л дээ. Гэхдээ зүгээр одоо жишээлж хэлвэл тиймэрхүү. Тэгээд юу гэсэн үг гэхээр бид нэг ямар нэгэн бодисмоцоор дутчих юм бол ингээд бүр нэг турж ицээд нэг жоохон ядруухан харагдана. Тийм санагдаж байна. Хорчхоор хорч исэн гэдэг тийм. Дэндүү нэгхэн юм дэндүү хуураад хижээлгүү. Тэгэхээр би хит их булчингаад тийг чангалах нь бас залуу насанд ер нь бол залуу харагдах чинь болцгоор байдлал залуу харагдуулж байгаа. Тэр залуу харагдана гэдгээс гадна арьс маань ирүүл байх тий. Тэгээ би тэр хүүхдэд болохоор булчингуудаа суллаа жоохон ингээд массаж хийгээ йога жоохон цөөлүүл яаж яана илүү одоо чанга болцсон байгаа юм чи зүг хийгээл сурцсан юм чи жоохон хол зайтай гээд нүрэндээ тохируулвал зүгээр юм уу гэж зөвлөжсэн тэндүү нэг юм одоо нэг настай хүмүүсийн арьсныг ингээ хонхор болчдөг шүү дээ хүнхийгээд тий. Тэг ингээд нэг юм туранхай байсан ч гэсэн эндээ ингээ хонхоогоол ингээ явахгүйр болцсон. Яг тийм мэдрэмж надад төрөө тэгээд одоо би ярьсан ч юм бол аль нилээн л өлссөн байна л гэж хэлэх гээд энэ чи нэг сайн массаж хийлгээд нэг зөөллөө суллаад ингэж хийгээд. Тэр яг зүгээр эрэгтэй хүмүүс ууггүй хийх нь хийж чадах юм бол бас тэр нь үр дүнтэй. Тэ үр дүнтэй.
Тасал тахгүй тий. Тогтмол хийх. Яг зөв. Тэгжиж үр дүнгээ харах нь шүү дээ. Яг фитнес шиг. Манай эрчүүд фитнес аягүй сурхий сайн хийдэг шүү дээ. Тэгээ яг нийт нь ингээ харахаар яг фитнесийн тамирчин хүмүүсийн харьц ерөнхийдөө жоохон нэгэн ийм хонхор санагдаад байдаг ш надаа. Нэр тийм ч хэлээр тэгж санагдаж байгаа. Тэг чи. Нийтдээ ерөнхийдөө тэг санагдаад. Тэгэхээр надад болохоор тэр нэг арс ингээд нэг нүүрний юм арс хэсгээл нэг гоё сулж юмар юм уу? Яг тэд нар ч мэдээ тасал хийгээ булчин сайн байвал мэдээж эрүүл мэндэд хэрэгтэй тийм гоо зүүч гэсэнтэй сайхан хичнээн сайхан байх уу. Гэхдээ нүүр манаас дэндүү ингээ ядарсан харагдах гэдэг юм шиг санагдаад байдаг та. Нэр яг ингээ таних хэлсэн чинь яа ингээ нүдэнд шууд бууж ирчих. Нэр яг тийм байдаг даа гэд бодол хичээл тийм санагддаг. Тийм яг үнэ тийм санагддаг. За одоо ер нь эрчүүдийн тэр нөгөө нарны тос. За эрчүүдийн нарны тос. За бүсгүүчүүдийг бид нар ч гэсэн байнга хэрэгэлдэг. Таас төрүүлсэн. За солонгосчуудын тухайд гэх юм бол зөвхөн нүүр гэхээс илүү тэр нөгөө гаран дээр ингээд бас давхар төрөгчдөг гэд ярьж илаа. Гэтэл бид нар тэр нарны тос гэдэг зүйлээ за нүүрэн дээрээ л төрөх хэрэгтэй байна. За нүрээ л хамгаалъя. Ерөөс ингээд арсаа нүрээ л гээл ингээд бодоод байдаг. Гэтэл эн чинь ер нь болж л өгвөл нөгөө ил гарч байгаа тэр бүх хэсгүүд дээрээ нарны тосыг түрхээд л нөгөө хамгаалт авах хэрэгтэй хань. Ингээгүй тохиолдолд за бүсгүүчүүд биднэрт гардаг одоо зүйл юу гэвэл ингээд тууралт ч гэдэг юм уу те иймэрхүү зүйлсүүд яг гарчдаг штэ нар ихтэй нар их хурц төлөг тийм үед бол түлэгдэх тууралт гардаг тийм тэгээ нөгөө нарны харшил гээ талаас яриад байдаг тэгвэл энэ дээр ирчүүд манаас яг нарны тусыг сонгохдоо юуг анхаарах хэрэгтэй юм бэ 50 нэмэх гэх өчнөө олмоос түлээд байдаг тэр онцлогуудын таас дурддаг гэж. За ирчүүдэд болохоор ерөнхийдөө мэдээж тослог арьстай байдаг гэдэг түрүүнээс хойш ярьсан учраас ерөнхийдөө тослог чанар нь багтай усан суурьтай юм эсвэл тийм нарны тос байвал их зүгээр гэж зөвлөнө. За нарны тосыг ерөнхийдөө бид нар дотор нь болохоор химийн найрлагатай буюу химийн аргаар хамгаалдаг. Нөгөө нь болохоор органик буюу одоо минерал гэж ярьдаг да. Эрдэсийн одоо тусламжтайгаар хамгаалдаг гэж ингэж ангилдаг. Зарим тоснуудыг түрхээр бид нар цайраад байдаг тийм. Энэ бол минерал хамгаалтын тос байхгүй. Тэгэхээр байгаль дээр орж байгаа байцыг арай өөр төрөл одоо жижиг нь унтгалдаг ч юм уу тийм. Одоо жоохон өөр хэлбэрт оруулаад тосон тутгаад л нүрэндээ төрж байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь бол хамгаалах аргаас одоо хоёр өөрөөр хамгаалдаг учраас хоёр өөр нь хэрэгцсэн байгаа. Тэгэхээр тэр нөгөө минерал буюу тэр тоснуудыг болохоор бид нар хамгаалахдаа нарны туяа арсанд очихороо ойдог. Минерал элементүүдэд баяр маань ойгоод гараа авчдаг гэсэн. Тэгэхээр очиод хугараад буцаа авчдаг. Ингэж хамгаалдаг. Зарим тоснууд болохоор түрхэл шингээл айгу гоё. Тэ ингээл нэгдэг юуч түрхээгүй юм шиг айгу гоё гэлцэж ярьдаг. За энэ бол химикал буюу химийн найрлагатай. Химийн найрлагатай тоснуудын онцлог нь болохоор нарны тос нар хүрээдэрхээр нарны туяаг өөр дээр уралд оруулаад хөргөөлж явуулдаг. Тэгэхдээ урал явж байгаа болохоор жоохон ч гэсэн одоо энэ нэрэг ялгарна. Тогтмол тийм химийн найрлагатай тос түрхээд тахаар харьцуулах гэдэг. Надад таардаг л байсан юм да. Одоо жоохон таарахгүй болох гэдэг юм шиг гэдэг юм. Эсвэл жоохон түрхээд тахаар хууршаад байгаа мэдрэмж төрөөд байдаг. Тэр эдгээр нь яагаад байна гэхээр нөгөө урал арсан дээр жоохон урал явж л байгаа бол жоохон баг зэргийн халалт явж л байгаа. Энэ удаандаа болоод ирэхээр цочрох нөлөө үзүүлээд байдаг байна тийм ээ. Тэгэхээр ерөнхийдөө эрэгтэйчүүдийг нөгөө улаачлаа гэж явж байгаа хүмүүс биш шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө химийн найрлагатаагаас илүүтэй химийн найрлагатай түрхээр эрэгтэй хүмүүс нөгөө нэг цагаараад байна ингээд энэ гэхгүй нь илүү амар. Тэгэхээр нөгөө тохируулаад түрх юм уу? Тийм ээлжлээ түрхэж болно гэсэн үг тийм. Ээлжлээ. Тийм одоо ингээд сөүлжилж хэрэглэдэг шүү дээ. Бид нар ялангуяа халуун уйлдрлаар бол бүр одоо минерал буюу жоохон баг зэрэг цайрдаг байхтай. Ер нь бол зүгээр. За тэгвэл ерөнхийдөө бол хэрвээ тэр нь тохирдог тосоо олчихсан байх юм бол би бол минерал тосыг л зөвлөнө. Хамгийн нэгдүгээр сонголт бол. За тэгээ өөр юуч байхгүй байна гэвэл хамаагүй танд байгаагаа л түрх гэдэг байдлаар. За тэгээ усан суурьтай илүү түрхүүл зүгээр мэдээж. За тэр нь болохоор тослогийг дэмжихгүй тийм ээ. За ингээд. За тэгвэл ерөнхийдөө би нарны тос болохоор 10%, 20%, 30% за 100% хүртэл байгаа тийм ээ. За янз бүрээр бичигдсэн байдаг хувийн. Энэ ерөнхийдөө бид нар чинь 50% таа чи ерөнхийдөө 4 цаг л хамгаалж байгаа юм байхгүй 4-5 цаг. Тэгээ хамгаалтын маань хувь буураа явчихдаг гэсэн. Тэрнээс 10% болохоор л 10% хамгаалж байгаа биш. Энэ нь болохоор хамгаалж байгаа хугацааг нь л хэлж байгаа. Нөө цагийн цагаад байна. 10% бол 1 цаг орчим. Тэгээд 1 цаг болчлоо 1 цагийн дараас таны арьс хамгаалтгүй нүцгэн болж байгаа л гэсэн үг. Яг адилхан. Тэгэхээр 50%-ийг болохоор 4 цаг тий арай урт. Тэгэхээр хамгийн боломжтой хувилбар бол ер нь 50% л байдаг. Тэгэхээр 4-5 цаг гэж бодож байгаа бол нартай байгаа цагуудаа ялангуяа бодоод арай 5 хүртэл хамгаалттай байх л. Чухал. Тэгэхээр ядаж 2 удаа давхар төрөх. За бүр одоо бол сүүлийн солонгос эмч нар эдийн зөвлөж байгаа нь бол 2 цаг тутам түрхээч гэдэг зөвлөмж өгдөг. Тэгэхээр яхаа одоо нүрэ бутцсан ч юм уу ингээд яж бол эсвэл гарам их бохор багт ч тэрийг түрхэнэ гэх юм бол хэцүү. Тэгэхээр ядаж 2 удаа тий. Тэгэхээр боломжтой бол өглөө 7-8 цагийн үед түрхлээ гэж бодоход
өдөр 12-аас 1 цагийн үед гараа сайхан уугаж байгаа нарны тусаа тохируулаад өрөх. Ийм байвал илүү зүгээр гэж зөвлөн да. Эрчүүдийн тухайд одоо жишээлбэл нарны тусыг бид нэр зөвхөн 100 гэхээс илүүтэйгээр ерөн жилийн дөрөв үйлрэлт ч гэсэн хэрэглээсэ гэж би ингэж хүсэж байна. Яг таны ярианаас яагаад гэх юм бол бүсгүүчүүд бид нар ингээд гоо сайхандаа мэдээж ингээд давхар нарны тос ингээд бусад ингээд бүтээгдэхүүнүүдийг түрхээд хамгаалчих чинь. Эрчүүдийн тухайд бол хамгаалах ингээд боломж нь байхгүй байна гэж яваад байдаг. Тэгвэл энэ нарны тосол өрөөсө жилийн дөрөв үйлрэлтээ одоо ингээд үйл болоо хүтэрчлээ нарны одоо туяа тусгал ингээд нөлөөлөд тахын ч юу юм битээ гэдэл бодож ич магадгүй. Гэтэл энэ мэнаас эргээд нөлөөлөх нь шүү дээ. Тэгэхээр бид нар ингээд хамгаалцдаг бол одоо магадгүй эрчүүд та бүхэн хамгаалж чадахгүй байхan тэгэл энэ нөгөө яриад байгаа нөгөө батга өрөөсөл одоо тий бусад юм хүчин зүйлсэнд тийм хөвгшрөл үүслээ гэж яг үнэ тэр бүх зүйлс бий болоод байна. Тэгэхээр нарны тосыг ядаж л тогтмол түрхээд сурчвал энэ мэнаас нэг хамгаалт болоо явчих нь шүү дээ. Тэр нөгөө 50% хамгаалтна. Тийм байна. Бид нар чинь эмэгтэй хүмүүс л будаж байгаа нь гоо сайхны зорилготой шүү дээ. Тэрнээс биш хамгаалж байгаа гэж бол би хэлж чадахгүй. Илүүтэй яг мэдээж гоо сайхнаа тодруулах тий. Гэтэл эрэгтэй хүмүүс эмэгтэй хүмүүс адилхан л нарны тос түрхээд яваад таханд л болно. Тэр нь бол ямар ч үгүй. Одоо гоё сайхан үтгшлэгт орлоо будахад асуудал байхгүй гэж будалт өөрөө химийн найрлага байхгүй. Ер нь бол будаг бол дан химийн найрлага. Тийм. Бид нар болохоор одоо арьсаараа бид нар чинь үнэртнийг авч जैन тий. Үнэртэй бүтээгдэхүүнүүдийг авч जैन. За тэгээд одоо ямар тоснуудыг хэрэглэж जैन. Үнэртэй савн шампунь хэрэглэж जैन. Энийг бид нар арьсаараа шимэгдүүлж яадаг гэсэн үг. Гоо сайхны бүтээгдэхүүн ч гэсэн арьсан дөрөөсөө нэвтрээд орж байгаа. Тэгээд бичил химийн элемент маягаар. Тэрээс бүгд шимэгдээд орохгүй л тий. За тэгвэл эн чинь нөгөө бичил химийн найрлагууд маань өөртөө яадаг вэ гэхээр дааврыг өөрчлөх нөлөө үзүүлдэг. Бидний хүүхэд байхад ерөнхийдөө бол батг гардаг хүүхэд манай ангид л байгаагүй. Манай одоо 10 жилийн анги, оюутны ангид би л батгахтай хүүхэд бидэхгүй байхгүй. Ангаах төгсөөд арьс арчлын эмч боллоо. За тэгээд багш нар маань хичээл заахта батгахны тухай онцгойлон ярьдаггүй. Сайхан хит сайхан угаалгачаар сайхан болчихно дөө өсвөр насны хүүхдүүд ганцны гарч илээд энэ голцоо хүүгүүдэд гарна гэд ярьдаг. Ийм байсан. За тэгэл хэдхэн жилийн дараагаас л батга асуудал болж эхэлж байгаа байхгүй. Тэ тэнгуү тэрийг бүр тусгаалan судлаад л тэрэн дээр тусгаалan эмчнэр гараал ажиллаал эмчилгээ зөвлөгөө өгөөл. Одоосондоо тийм юмлууд байна шүү дээ. Тэгэхээр ерөнхийдөө бол яг бидний амьдралын хэв маягийг өөрчлөлт байгаа зүйлс дотор ч болохоор энэ цагаан махны хэрэглээ. Одоо бид нар загас, дахиа, гахаа цагаан махны хэрэглээнүүд байна. Энэ бол дааврыг өөрчилдөг гэж үздэг. За дээрэс нь энэ үнэртэн бүтээгдэхүүнүүдийг ихээр хэрэглэдэг үнэртэй усныг хүртэл ярьж байгаа гэсэн үг шүү. Тийм. Үнэртэй ус хүртэл нөлөөлт юм уу? Тийм. Тэр нөгөө одоо найрлагууд нь болохоор дааврыг өөрчлөөд байгаа гэдэг үг. За дээрэс нь мэдээж энэ сошиал хэрэглээ, утас цахилгаан бүтээгдэхүүн одоо хэрэглээнүүд байна тийм ээ. Арьсыг бас хамгаалах байдлыг алдагдуулж байдаг. За тэгээ энэ гэрлийн нөлөөнүүд байна. За тэгээ нойр, стресс энэ бүх маань өөрөө бидний дааврыг өөрчлөх туслаар өөрчлөгдөж байгаа гэсэн. Ерөнхийдөө хүний биеинд өдөртөө магадгүй зарим дааврууд хагас туслал хэрэгтэй. Туслыг бид нэр халлна гэхээр төсөөлөхгүй зү тийм багаар өдөртөө одоо өглөө өөр юм уу үдээс өмнө ялгардаг. Гэтэл бид нар энийг уртсгаад байгаа. Одоо стрессийн даавар кортизол гэж яриад байна тий. Кортизол бол өглөөгөр байж ирч хүчтэй байгаад тий өөрийгөө хамгаалахтай ажиллахын чадварыг нэмэгдүүлж байдаг бол үдээс хойш буурах хэрэгтэй. Тэг яг ингээд өсөөд буураад орой амраад маргааш өглөө өсөөд им өсөх уруудах байдлаар явах хэрэгтэй байхгүй. Гэтэл энэ байдал байхгүй. Дандаа өндөр яваад ахаар батгаас нэмэгдээд. Буух хэрэгтэй шүү дээ. Амрах гэдэг ямар тийм байхгүй болсон. Тэгэхээр энэ хүртэл нөлөөлж байгаа. Тэгээ маш олон юм ярьж болно л доо энэ дээр бол. Тийм ээ. За үүнээсээ хоёлаа хоолтыг бас төлхөө яриад үгүй. За яг үүнтэй холбоотойгоор ер нь хоолт дээрээ тэгвэл эрчүүд маань хэрхий яаж анхаарах хэрэгтэй юм бэ? За одоо ингээд өрх гэрийн тэргүүн аавда одоо эдэний хоолны дээж өгнө гэл нөгөө л нэг тостой өөхтэй хоолоо тэ шүлтэй хуургач одоо ингээд өгчдөг. Гэтэл энэ мань бас эргээд сөрөг үр дагавартай байж лээдэг. Хоолн дээр тэгвэл яг эрчүүд юуг анхаарах хэрэгтэй? Ямар ер нь хүнсний бүтээгдэхүүнүүдийг та зөвлөх вэ? Одоо энийг болохоор эмчнэр болгоно л баг ярьж байна да. Одоо эрүүл зүй хооллого гэж одоо хоол зүйчдэж ярьж байна. Ерөнхийдөө одоо зарим фитнесийн багш нар ч гэсэндээ мэдлэгтэй уншдаг хүмүүс бол ярьж л байна. За тэгэхээр би миний зүгээс болохоор хэлэх нь энгийн хооллооч л гэж. Та юу одоо би юу ч хорихгүй. Гэхдээ энгийн одоо жишээлбэл махайд ногоогойд одоо гурилаа тохируулаад ид будаа тохируулаад ид нүрсэс ч гэсэн хүнд хэрэгтэй. Хасаж огт болохгүй. Гэхдээ болохгүй гэд хэрэг тэр одоо харшилтай ч юм уу тэрийг шингээж дийлэхгүй бол өөр хэрэгэлтэй. За хэвийн одоо энгийн хүний тухай ярьж байгаа шүү дээ. Тэгэхээр тэр ногоог бол аль болохоор мэдээж ногоонуудыг идэх хэрэгтэй. Тэр бид нар эслэгээр баялаг гэж ярьдаг. Тэгэхээр хөдөлгөөн сайн байх юм бол энгийн хооллоход бол бид нар үнэхээр өвдөггүй.
Хөдөлгөөн байхгүй бол таны бодисууд чинь задрахгүй. Задрал байхгүй бол хуримтлал үүснэ. Нэг хортой бодис хуримтлал шүү дээ. Хэрэгтэй бодис хуримтлал шүү дээ, тийм ээ. Хэрэгтэй юмнуудыг авцсан, илүүдл болсон, гармаар идэг, задармаар идэг, задрахгүй байгаа. Хөдлөхгүй байна. Ингээд задрахгүй болоод тэгэхээр хуримтлал үүсээд өвчлөл үүсдэг. Жишээлбэл одоо сахарч гэдэг юм, тийм. Тул аж гэдэг юм. Тийм шээсний өвчлөл. Эрэгтэйчүүдэд их тохиолддог шүү дээ. За дээрэс нь болж өгвөл бол хаяа нэг ялангуяа зуны улиралд одоо монголчууд ч эртээ ерөөсөө цагаат иддэг байсан тий. Тэгэд энэ маань өөрөө ямар ач холбогдолтой байсан гэхээр улаан махны хэрэглээ зогсоод ирэх хүний биеийн төмрийн хэмжээ буурдаг. Тэгэхээр ирчүүд маань өөрөө нөгөө төмрийг гаргах, биесээ гаргах ерөнхийдөө боломжгүй. Тэ эмэгтэй хүмүүс бол сар болгон гаргаж байгаа. Илүүдлээ гаргаж байгаа. Илүүдл гэхэд юу юм. Тэгтээ ерөнхийдөө бол одоо хуримтлахгүй их байхгүй гэсэн. Тэгтэл эрэгтэй хүмүүс болохоор ямар нэгэн одоо тэрийг зохицуулах боломж байхгүй нэмээл аваад байгаа учраас төмрийн илүүдэл гэдэг юм болдог. За тэгээд энэс болоод тэрхээр яадаг вэ гэхээр нөгөө элийн өвчлөлүүд, зарим төрлийн өвчлөлүүд ерөнхийдөө бол төмрийн ихснээс үүсдэг. Тэр дотроосоо зэвэрж ингээл ойлгож байна гэсэн үг. Тэр зэвэрл бол ямар ах вэ? Сонсоход их таг бол болно тийм ээ. Хүний биеийн дотор явагдахаар ямар болох вэ? Ингээд ярих юм бол за тэгээд төмрийн задралын бодисууд илүүдлүүд. Ингээд ирэхээр наранд мэдрэг болох. Эсвэл элийн өвчлөл үүсэх, элэг цусны өвчлөл. Ингээд бүр ингээд амжирч явдаг гэсэн. Аа тийм байна. Тэгэхээр ерөөсө хоолтоосоо ахуулаад л идэх ёстой хүнсний бүтээгдэхүүнүүдээ хүнсэндээ заавал хэрэгэлдэг иддэг байх хэрэгтэйх нь. За тэгээ идчихэд буудан дээрээ зүгээр одоо удирдлага бариад ч юм эсвэл уцаа үзээд хөвтгээс илүүтэйгээр ямар нэгэн байдлаар нэг 20 минут ч юм уу. За бүр болж өгвөл нэг 10 минут ч юм уу те боломж олцоонд хэрэг гэдгийг дасгал хөдөлгөөн гэдэг зүйлийг бас зайлшгүй хийх хэрэгтэй байна шүү дээ. Яг зөв. Би болохоор ерөнхийдөө нөгөө ингэж ярьсан шүү дээ. 100 ягаад цагаан иддэг юм бэ гэл те. Тэр чинь нөгөө одоо биеинд байгаа нөгөө бие маань одоо зарим илүүдэл бодисуудаа задламаар байгаа гэдэг. Боломж олохгүй. Тэгээ ажлаа хийх нөхцөлийг олохгүй шүү дээ. Тэгэхээр цагаан хоол идэх тэрхээр бие маань хөнгөрөөд нөгөө илүүдлүүдэд задлаад хэрэгтэй газар наваачаад хэрэггүйг нь гаргаад ингээд бие маань өөрийгөө эргүүлжүүлэх юм ухаалаг механизм байхгүй. Тэгэхээр нөгөө одоо фастинг буюу мацаг барих. Тийм мацаг барих. Тэгэхээр энэ мацаг барих чинь тодорхой хэмжээнд бие ажиллах боломжоор нь хангаж байгаа гэсэн үг байна. Тэр мацаг барих гэхээр эрэгтэйчүүдэд их хэцүү сонсогддог. 24 цаг болж чадахгүй. Тэгэхээр ерөөхдөө нөгөө хадвар явцсан. Зүг мацаг хэрэгтэй. Мацаг гэдэг чинь өөрөө болохоор бид нар нөгөө 8 цаг идээд 16 цаг битгий идээчээ. 24 цагаа ухаалаг хуваарлах юм бол чи мацаг байхгүй. Тодорхой хэмжээнд. Тэгэхээр 8 цаг идэж болно. Та юу идмээр нь өдрийнхөө иддэг юмнуудаа бүгдийг идчих болно. За тэгэнгүүт идж байгаа юм дээрээсээ нэмээд одоо 8 цаг болоод зогсоолаа. Юу ч идэхгүй байла. Тэнгүүт нөгөө хуримтлагдсан юмнууд маань задраад нөгөө бие маань ажиллаа хийгээд хортой юмнуудаа гаргана, хэрэгтэйг нь авна, ийм байдал. Одоо амраад дараагийн өглөөнийхөө одоо хоололт бэлэн болдог. Тэгэхээр ерөнхийдөө ингээ хооллох юм бол илүүдэл чинь төртөхгүй. Та бүр амар хөдлөхгүйсэн ч гэсэндээ харьцангуй эрүүл байгаад боломжтой. Тэгэхгүй бид нарны идж байгаа цаг маань урт болчиход байгаа. Тийм учраас илүүдэл чинь за тэгээд зарим төрлийн өвчлүүд одоо бодис солилцооны өвчлүүд гэж ярьдаг дотоод шүүрлээс хамааралтай одоо сахарын өвчлөл маш их болчиход байна шүү дээ ирчүүдийн нь. Тэгэхээр эдгээр маань байна тий. Тэгээд газ давандаа уудаг, нэмэлт хэрэглээнүүд байна. Тэгээд газ давандаа жуус уудаг, халуунагаа хэрэгдэг, бэлэн соёлтгүй хийдэг. Яг зөв. Тэгээд энэ нөгөө пакетлсан хоол хүнс байна, хям, зайц, эдний хэрэглээ. Тэр үедээ одоо хуучиндаа бол тэмчих байгаагүй шүү дээ. Баяраар л иддэг байлаа тий. Одоо болохоор энэний хэрэглээг бид нар өөрсдөө юм бүтээгдэхүүн хэлбэг олчихсон алийн сонгох гэдэг л айгу ухаан зарах асуудал болоод байна. Яг тэгж байна тий. Тэгээд бас эрчүүдийн тухайд нөгөө хонсон хоолой өглөө нь босч ирээл халаагаад идчихнэ. Өдөр нь дахиад нэг хоол идчихнэ. За үдээс хойш дахиад хоол идчихнэ гэд энэ мэдчлэн л одоо юм өөрсдөдөө бас асуудлыг бий болгоод үүсгэж байгаа юм байна. Энэ бүх зүйл маань эргээд одоо энэ арсны өвчлөл, арс арчилгаа гэдэг зүйлд ч гэсэн давхар нөлөөлдөг юм шүү гэдгийг бас та бүхэндээ хүргэлээ. За бидний ярилцах цаг хугацаа өндөрлөх болсон байна. Тэгэхээр одоо биднийг үзэж байгаа, сонсож байгаа эрчүүдтэй хандаад хүрэх нэмэлт мэдээлэл бол та хэлж болно. Би эрчүүдийг их урт наслаасаа гэж боддгийг. Ер нь бол яг нөгөө аав нь ээж нь хоёулаа хамт ажиллажнээ сайхан тийм ээ. Тэгэхээр нөгөө эд сайхан бүтээж явж байгаад тэгээд гинт одоо залуугаар явшлаач гэдэг юм уу те. Энэ нь болохоор одоо түрүүний ярьсан бодис солилцооны өвчлүүд энийг хэрэгээ тоохгүй байх, хөдөлгөөнөө тохируулж хийхгүй байх, эсвэл амралтаа амарна гэдэг чинь уцаа ухаа суух биш гэдгийг те бас ойлгоосаа гэж хүсэж байна. Тэгэхээр эрчүүдтэй бүгдээрэнд нь урт удаан эрүүл их одоо аз жаргалтай амьдралыг хүсье өрөөё. Бүтээгээрэй гэж хүсье. За баярлалаа. Тэгэхээр эрчүүдэд тулгардаг арсны асуудал. За төгөөмөл алдаа нэг юу байна? Зөв арчилгааг бид нар хэрхэн яаж хийх ёстой
байдгийм бэ гэд энэ талаарх мэдээллийг Skinet имлэгийн арьс гооцлын их хэмж цэнцгэрэн хүргэлээ. Тань маш их баярлалаа. Таны цаашдаа ажилд амжилт хүсье. Баярлалаа. Та бүхний ажилд амжилт хүсье. За арьс арчилгаа гэдэг бол зөвхөн одоо гадаад гоо сайхан гэдгээс гадна одоо таны идж байгаа тэр хоол хүнс байх нь амьдралын тэр зөв дадал хөвшил гэдэг зүйлээс үүнд хүчтэй нөлөөтэй байдгаа гэдгийг эрчүүд маань та бүхэн маш сайн ойлгож авсан болов уу гэж бодож байна. Тэгэхээр магадгүй одоо танд тулгарч байгаа энэ асуудал энгийн хэрнээ боловч энэ бүгд маань бүгдээрээ тодорхой хэмжээний шийдэлтэй байдаг шүү гэдгийг бас тунгаасан болов. За хамгийн чухал зүйл нь бол та өөрийнхөө арьсны одоо энэ арчилгаанд нь яг одоо энэ цаг мөчөөс анхаарч эхлээрэй гэдгийг л дахин сануулж хэлье. Ингээд радио кафе нэвтрүүлэгтэйгээ хамтдаа байсан сонсож үзэгч та бүхэндээ маш их баярлалаа. Шинэ дугаараар иргэ олцъя.